За ерөнхий сэдвээ юу сошиал ингэж гээ эхлэхгүй зүгээр л яар. Гүгү. яриаггүй эхлэхгүй шүү дээ. Өөрөө Бүгд л янз бүр юм яри. Янз бүр юм яри шүү дээ. Ламамыг бүр байхгүй болгоё. Захим ламыг уу? Тэ. Йоо гэтээ захин лам нар амар шид. Өнөөдөр миний явсан влогийн юу үзсэн үү? Цагдаа юу? Тийм. Яаж ажилтээ. Стачтэй. Влог дугаар маань эхний дугаар төв андны слайдээс эхэлж байна. Бурхны шашинд хүний зам тээврийн эсэл хоорондын уялдаа холбооны талаар юу гэж номсон бэ гэхэд орж сонсцгоо. Вау. Вау. Шашин. Хүний цаан уул тээврийн хэрэгсэл хоёр бурхны шашинд заасан байдаг шээ. Яа, тэгтээ холбогдсон шүү дээ. Гэхдээ яг тээврийн одоо хүний зан үйлтэй холбоотой юм ярьж гарч байгаа юм чинь. Аха. Тээврийн одоо тэр нөгөө нэг хэрэгсэл байгаа шүү дээ, Гай дөрөв шүү. Үгүй яг хуу тэр чинь холбогдсон шүү дээ биш. Тээврийн Зам дээр гаргаж байгаа үйлдэл холбогдно л доо. Тийм. Энэ арай л Хинцэнэ хэлэхдээ машин асаахта унших тарнаг. тэр шээ. Үгүй тэр чинь бүр нөө юу ядчих штэ. Бити уурал муурал гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм нь бол холбогдох баг. Би энэ дээр За тэгэж холбогдож магадгүй. Эсвэл хүмүүс чинь нөгөө юу яах та машин авахтаа нөгөө ламаас очиж өнгө асуудаг штэ. Надад тийм ямар өнгөтэй огрох уу гэдэг тийм. Тэгээд хаяа заван өнгөтэй машинууд яваад тийм штэ. Тэнгүү 7 өнгийн машин унж болохгүй тгүүлч өөх нэ. Жинхэнэ тэнэглэл байна. Яг нөгөө түшгийн яриаддаг морь гэдэг санаатай холбож болох юм да. Монгол хүн морьтой холбоотой гэж тэнгүүд морь нь ямар бах уу тэгэл. Морь нь ямар өнгөтэй байх вэ? Тэ. Аль зүгийн аль удамшилтай морь бах уу гэлтэй. Чоо хорол хэлээрэй заа. Тэгээ. Монгол. Би бол өнөөдөр уул гэж ирсэн. Хөөе. Тэр штэ. Оо хамаагүй шүү. Дөрөвдүгээр ч уг нь юу? Даашлаа. Бусад орнууд ladies night гэдэг шүү дээ. 3 дахь штэ. Дөрөвт. Бусад орнуудад дөрөвдүгээр ladies night. Аа. Оо. Бид нар мөнгөтэй болсон. Виски авч бодсон. Өнөөдрийн дугаарыг Kaul Ayla ивент гэж байна. Амар ивент гэж байна. MCS ивент гэж байгаа шах. Тэгээ маа подкастыг шеэрлсэн хүн болгонд 10% хөнгөлтөө өгнө гэсэн байх. Шаагаад байгаа. Тийм байхгүй шүү. Бөөн гомдол ирэх үдээ шүү дээ. Хаад энэ шээрлүүлсэн юм чаа. Гомдлын бол нүдэн анч шүү дээ. Би нэрээ юуны YouTube-ийн комментуудыг уншсан шүү дээ. Лэм шээж бас. Тийм шүү дээ. Чи англиар ярих шагаад. Агаа монголоор ярих шагаад англиар ярих шаач. Монголоор ярихаас. Гэсэн чинь чи доор нь юу бичсэн байлаа? Түгөө Хин бэ? Комментуудын дандаа тэгвэл бичтэй. хэрүүлүүдийн би л юм. Тэр жингөө интернет дээр ч хардсуус. Тийм тэгснэ ганц хоёр англи хэл сурчаад англи үг чэжилчээд өөртөө англиар ярьдаг гэж бодоод байгаа юм уу гэд хейтер гоё негатив шаажил шүү дээ. Тэгвэл тэгэл яг үр дүн өгч байгаа. Би яг нөгөө подкастаа эхлүүлээд ганц үрсэж байгаа юм чи яг юм негатив комментод шүү дээ. Хариулах гээд ингээд өөртөө бэлдээдсэн чи дандаа гоё шааж гин өстой гоё байна амжилт залуусаа гэдэг гэж ингээд дандаа эрэг positive Mongolians тэрийг сонсох хүсэхгүй байхгүй. Тэгээд муухай коммент. Positive Mongolians-ийн YouTube руу ороод комментийг уншсан чинь баг атаарах гэж байгаа юм чи. Тэдний коммент дээр болохоор бүр ингээд зайлмайл. Ноф шидэр гэж үгээд. Баярлалаа үрч чам. Тэр амар юм байна. Тэр хоёр яац чи юм нэг энэ нэг тэнэг юм хийгээл байгаа мó гэж үгээд. Гоё жинхэнэ negative Mongolians ч Positive Mongolians-ийн YouTube сувгийн коммент хэсэгтэй лээ. Тэр хоёр гэхдээ ер нь яг бодит амьдрал дээр байгаас шал өөр хүмүүс л байх л та тий. Сошиал дээр тийм болохоор хизээж сонирхож харж байгаагүй. Тийм үү. Тий. Би тэгтээ царайгийн залуугийнхан царайг л мэд. Тэр ах чинь нэг жүжигчин байлуу. Тэр хоёр жүжигчин шүү дээ. Монгол тэгэл инфлюенсер олон дагагчтай болоод кино тоглолтоор л айгу харж магадад гэсэн клип кино минон дээр тий. Тэгсэн том болцсон чинь шууд Positive Mongolians. Сүүл кино хийсэн шүү дээ. Тий.
Positive Mongol кино тийм үзсэн. жүжигчин Гэхдээ яагаад хөдөлөө яриадсан нэг хайр гэдэг нэг 2022 он болчиход Монголд ийм киногоо хийсээр л байгаа мүү гэд. Юу вэ? Тэгсэн чинь яагаад вэ нөгөө бичлэг нэг өрөөнд дотор нэг батка астрал айл хийгээд байгаа юм шиг ингээл хөвөөл яваад байдаг гэж тийш ингээл камераасаа тогтохгүй. Зөв шүү дээ. Нөгөө нэг юу усан дорж явахдаа нөгөө эмхтэй надад чинь тусламж хэрэгтэй байна гэж шатдаг кино юу? Гүүг биш юм уу? Карантин юм шиг хайр гэдэг кино. Тэр зөвөр нэг залуу шүүмжлээд амар бичсэн байгаа тэр юм уншсан. Тэгсэн чинь арайчтэй ийм кино гэдэг тахта яд юм аа тийм ингээд. Нөө фрейм интер амар буруу, тэг өнгө тавилт амар буруу, тэг өгнийн сонголтууд нь ч гэсэндээ амар санагдсан билээ. Тэрийгэ болох хэрэгтэй те. Амар худлаа модон өгнөдөө. Би нэг амар хөөрхөн шорт кино үзсэн шүү дээ. John Shipskin юу? Үгүй тийм лаглаг биш ээ. Эндра үзчихсэн би тэгээ юу? Монгол шүү дээ. Сайн А тийм үү. Тийм шүү дээ. Тийм миний үзсэн тэр кино болохоор ингээд юу байгаа байхгүй юу? Юу гэдэг лээ. Нэг эмхтэй яг нэг залуу нэг эмхтэй хоёр байгаа байхгүй юу? Тийм хоррор одоо яа тэр чинь байхгүй юу? Тэр юм уу? Тэр үр аюул шаасан тий. What the fuck тэр. Монгол юм уу тий? Кино тавшмаар байна. Би тэрийг яг тэр төгсгөлийн харчаал тэгэл воо гэж бодсон ааш ажиллаж шүү дээ. Тэр хин хийсэн гинэ? За би буруулж магадгүй ямар ч санжаа John Shipskin. За Монгол хүн биш юм уу те? Монгол хүмүүс. Тэг зөвөр Instagram нэр нь тийм байсан. Shit гадаад найруулагч болов гэж бодлоо шүү дээ. Монголд юу нэг George Hazelwood Jr гэдэг нэртэй хүн байд юм чи. Байд шүү дээ. Чихэн нэр нь тийм Монголын нөгөө хамгийн урт нэртэй хүмүүс гээд юм нөгөө жагсаалт өгдөн шүү дээ. Тэрэн дээр George Hazelwood Jr. ч лөө юу ч лээ нэг тийм нэртэй хүн заяа. Тэгээд бүгдийг ингээд first name, middle name, last name тэгээд нөгөө нэг junior, senior-ийн ингээд нийлүүлээ бичсэн бүгдийг. Яа. Ирээдтэй. Юун дээр чи тэрийг үзсэн үү? Үгүй. Тэр бүр. Чи тэрийг үзэхгүй эсвэл спойлдох гэж. Мэдгүй үзэхгүй хаа. Сүүлийн үед ерөөсөө кино татаж чадхаа болцсон байл шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг хоёр хос буудалд байгаа байхгүй юу? Тэгэл эмхтэй нь ингээл суудсан тэгэл ингээл хоорондоо ингээл амар цөөхөн минут чи үзчих. Амар хөөрхөн. Тэгсэн чинь залуу нэг ингээл миний цаана байна гэл ингээл уурлалах байхгүй явах гал. Тэгсэн чинь нөгөө нэг эмхтэй нь ингээл бас амар урам нь хугарцсан те. Тэгэл нэг хосын нэг тийм нэг чи натаа хамт хоног гэсэн мэт. Тий хоног гэсэн мэттэй гэл хэрүүлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь л нөгөө нэг залуу 0-оос толгоо ингээл гарах хэвээр. Чи миний энэ ажилтдаг салбар ямар амар өрсөлдөлтөй чи мэдж байгаа ба штэ гэл. Стресстэй байхгүй юу? Тэгснэ 0-ийн өрнөөс гарч ирэхтэй. Хоророг өмсгөл үүсгэж гарч ирдэг. Тийм үзээ. Чи эмхтэн малгайг нь өмсүүлээд тэр айр хөрх мэстэй нэрэ. Тэр бүр яа тэр. Хоророг зөвхөн нэг буудлын өөр байгаа шүү дээ. Тэгтэлтэй гэрэл мэрэл бүр амар гоёсэн. Гадны яг кинонуудын яг юм орчин бүтээгээд тэгээд хүнийг одоо нэг тэр нэг дүр байлаа гэж бодоход тэр дүрнийг 5 үг хэлээл тэр хүн яг хин бэ гэдгийг шууд тодорхойлж болохоор юм дүр бүтээсэн байна гэдэг чинь яг жинхэнэ яг нөгөө нэг кино зохиолч, кино найруулагчийн хийх ёстой ажил шүү дээ. Түүнээс биш зүгээр л мөнгөөр цодоод нэг хачи юм дуурайж хийх шүү дээ. Өнөөдөр Гоёлын даашинс гэдэг кино хоёр подкаст нэр хийсүний дээр үзсэн. Гоёлын палач. Би юмаа зурж мэдгүй whatever. Эндра тавьцээ тэгэл кринжлж санагдаад наа гэж нөгөөдгөө тэр бүр аавш ажиллаж штэ биш та. Үгүй тэр гэхдээ 2010 онд гарсан Монгол кинодын Нилийн дээр үстэй 10 оных биш үстэй. Мэдгүй тэрнээс өмнө ч л 2000 дээр үеих шиг харагдав. 2000 тэр бол тэгтээ тиймэрхүү кино. Тэрэн дээр пүрмсүрэнгээс босон бүх эмгтээчүүд нь амар харагдчихсан өмсөн зүс юм. Нэгч хослооч өмсөн юм байхгүй бүх өнгөнүүд нь бүгдээрээ би бинээсээ өгөө. Чи яг нөгөө late 2000 сахгүй 2000-аад оны сүүл үеийн. Тийм. Амар стил шажлаа шүү. Залуучууд нь өстой бүгдээрээ гач оролттой. Тэр чинь гэхдээ юу зохиол нь яг хуулцсан кино шүү дээ. Тийм үү те. Кристина химэлээ. Нөгөө нэг. Агилера гэж аахгүй. Кристина Миллер билүү? Кристина Рич билүү? Бас нэг ромком уу те бодвол. Тийм нэг хар жүжигч юм байд шүү дээ. Тэгээд эрэгтэйд нь болохоор нөгөө хин тоглолдог. Сайхан нөгөө хүүхэд нөхцөн чи юм блэ. Wild Now-ийн тийм нөгөө хин тэнэгстэй. John Travolta. Mariah Carey-ийн ex-husband. Nick Cannon шүү дээ. Тийм Nick Cannon тоглолдог хаа.
юм сайн мэддэм мал. Нүр fucking Wild Now хэсэг үздэг байсан. Wild Now гэж юу? Wild MTV дээр тийм. нэг хэсэг гардаг гэсэн шүү дээ. Өрнөх яач байхгүй болчлоо тий. Цаа чи нөгөө Colin ирээд. За. Тэг өрнөхийн нөхөд өнөөдрийн дугаар чочонтойгоо шүү. Манай өрнөх доллараар цалинждаг. Гадаадын компанид ажилладаг. Тэгээд байхгүй болцсон байна. Sorry. Жохон байж гараад ирэх байхаа. Тэгээ сая нөгөө Positive Mongolians ярьж байгаа л яг айгүйх бодогдлоо л та зүгээр. Яг ингээл нэг юм нэг дүр хэсэгдэн шүү дээ тий. Хүмүүс сошиал медиа дээр шал өөр юм шиг ингээл дүр хэсгээл шал өөр хүн шиг ингээл гаргаал байдаг. Та нар юу тэгж чаддгүй. Ер нь ажиллаж ийсэн үү? Хин бодит амьдрал дээр хэрэг тий нөгөө нэг сошиал дээр байгаатайгаа адилхан бэ гэж харж ийсэн үү? Үнэхээр нөгөө батны хүмүүсээ ол мэдчихэж байгаа. Гэхдээ бас яг тэр хүн сошиал медиа дээр сошиал бүх нөгөө сувгууд дээр аюу ад жаргалтай харагдаж болно шүү дээ. Тэгээд яг жинхэнэ амьдрал дээр үнэхээр юм гонигтай бүр юм сайд депресд явж иж болно шүү дээ. Тэрийг бид мэдэх боломжгүй. Тийм тэгээд тэрүүгээрээс шүүж хүний болохгүй даалт хүмүүс болохоор шүүгээд байгаа байхгүй юу? Тийм байдлыг шүүгээд. Сошиал медиа дээр гэхдээ ингээл угаасаа хүн өөрийнхөө зургийг оруулж байгаа юм чи мэдээж хамгийн гой гарсан зураг л оруулна те. Ямар нэг юм оруулах гэж байгаа бол нэг хамгийн өөртөө таалагдсан юм ал оруулна. Яг юм ер нь сошиал орчин тэр хүн ямар байгааг тухайн нэг дүгнж болохгүй юм шиг те. Угаасаа тэгэл яг юм олон хүн харж байгаа юм дээр хамгийн гоёор л байж байгаа шүү дээ. Яг жинхэнэ үнхийн мэдгүй шүү дээ. Нэг гоё өстой тэгэл би гэр бүлтэй хайртай гэл өдөр болгон эхнэр хүүхдийнхаа зургийг тавиал яг үүндээ DM-ээр охтууд руу юу гэж байгаа юм бэлээ бид нар мэдгүй шүү дээ. Тийм цооныхаа зургийг явуулаалаа шээ. Тийм тохиол зөндөө болт юм л шүү дээ. Манаасаа нэг эмхтэй найз руу бүр ингээд боо гаргаад ингээд толны өмнө ингээд сааж байгаа бичлэгээ явуулсан шүү дээ. Тэг бүр юм нүүр нь гараагүй тэгээд юм ripped motherfucker цай бүр юм back. Вау. Тэ боо нэр том байсан гэж байна. Мэдгүй би боо нэг гэж байгаа. Тий. Хэрвээ одоо жишээ нь эмхтэй нь өөрөө асуугаагүй байхад жишээ нь шууд өөрөө тийм хүсэж байгаа юм а явуулал амар эвгүй амар кринжлтэй тий. Хуучин чин гоё ингээл. Эмхтэй нь бол ингээл за явуулчихаа. Хуучин чин гоё ингээл яг тиймхэн хүмүүс фантам дээр гараад саагаал явж байна. Би зөндөө харсан шүү дээ. Яг нэг ахгүй тийм ярьсан. Тэгээ одоо болохоор тэр нь ингээд тэгээ виртуал орчин руу шилжээд тийм ингээд октодын DM руу ирдэг болцоогоо байхгүй тийм. Яа, DM дээр. Тэ чи боо хараад энийг өөр хүн харахыг хүснэ чи боддгоо гэж. Би тэгэж би ингээд нөө нэг юм dick pic явуулдаг хүмүүсийг би гайхдаг байхгүй юу? Ста ингээд өөрөө зургийг ингээд авчиад ингээд тэ энийг харахыг хүсэж байгаа хин нэг юм байгаатай яаж боддог бол надад яар цариуц харагдаж шүү дээ. Майлаа чамшиг бовтойс бол явуулахгүй. Шагаад байгаа саяхан хамт саунд хараа шүү дээ. Яг identical байсан шүү дээ. Яг адилхан байсан шүү дээ. Гурван яг ингээд адилхан. Тэг би амьдралдаа ясналхийн хоёр ихтэй хүний боо амьдаар харж үзсэн. Саяхан. Тийм саяхан. Тэгээ бүр амар бүстэй. Үнэхээр хараагүй. Тэр боо харахаас бүр амар заваа бүр амар болсон. Хомо юм биш тэгтээ. Хомо юм биш. Ааш яг найдах гэдэг. Тэгээд би сайн нөгөө кино тогтоож үзэж чадхаа болцсон гэдгсэн шүү дээ би. Сүүлийн үед ингээ анзаараадсэн чи би хамгийн дуртай кинод бол ингээ асуудалгүй үзчихэж байгаа. Гэхдээ өөр ингээ чин юм эхлүүлэхэд ч юм уу шин кино шин цуврал эхлүүлэхдээ ингээ байн гуцаа оролттой болцоолаа ингээ. Тэгээд кинондоо сквал тэр кинод нь шинээр гарч байгаа кинод сэтгэл төрөхгүй байгаа юм уу? Нэг 30 минут үдж байгаа л уцаа хардаг ч юм уу те нэг локейшн ирүүл хар. Уцаа ингээ байн хардаг болцсон байлаа. Тэгээд тэнгууд бас яг ингээ нэг юм уцандаа бүр ингээ донтцсон юм шиг санагдаад. Гэхдээ уг нь бол та юу screen time хяндаг уу? Хаяа. Хэсэг хянж байгаа тэгэхэд хараад бүр ёо тэрэндээ стресстэй за байдлыг болсон. Жишээ нь юу? Одоо жишээ нь юу? Өдөрт нөгөө 3 цаг уцаа үздэг бол жилд 1090 хэдэн цаг
Яа, наачаа. Тий, уцандаа зарцуулсан гэж байгаа байхгүй. Тэгээд амьдралынх нь хэдэн хүн чинь тий. 1000 хэдэн цаг өөр юм зарцуулсан мал аим шахахгүй юу. Харин. Гэтэ ингэж хэлэхлээр нөгөө нэг тамхины онгой байдаг шүү дээ. Чи тамхинасаа гараад хэрвээ чи ингээд одоо хүртэл ингээд татсан тамхиныхаа мөнгийг чи цуглуулсан бол машин удалдаад авчих байсан гэдэг. Lamborghini авсан байгаа гэсэн чинь. За ядаж л чиний Lamborghini хаана байгаа юм стам гэдэг. Гэтэ ядаж л тамхи татчих та ингээд одоо нэг хэсэг одоо нөгөө нэг юм хийж байгаа юмнасаа тасраад те ингээд өөртөө л байгаа шүү дээ. Уцаа оролдоод тамхи татгуулаад ингээд зүгээр уцаа оролдохгүй уцаа орхиж байгаа тамхи татах юм бол нэг юм бодоод те нэг баг бясалгал болж байгаа байхгүй яг үнэхээр их ажилтаа үед. Тэгээд утас бол тэхгүй шүү дээ. Ингээд бахан хүний хэрэгтэй хэрэггүй мэдээлэл үзэлтэй тэрний хүүхд хэдэн килограмм төрлөө тэр тийм машин авсан байна. Тэр тийм гоо сайхны бүтээтгүүр тэр тийм жорд авсан байна. Тэгээ ямар ч хэрэггүй яг үндэ тий. Screen time би Индратай амар хэрцүүлдэг гэсэн бохоггүй юу. Тэгэл ингээл Индра ингээл юм л болох хажууд уцаа оролдоод байгаа юм санагдал. Тэгээ яг чамтай адилхан би ингээд кино амар үзүүлэх дуртай. Тэгээ би ингээд дуртай киногоо хэдэн ч удаа үзэж чаддаг. Тэгээ хүнд үзүүлэх дуртай байхгүй юу. Нэг тийм гаш тамтай юм шиг аштай хажуудаа ингээд суулгаж чаад ингээд энийг үзбис там үзүүлдэг. Хин ч унтаж болохгүй гэсэн өөрөө унтчих. Тэ дүүр үзэж явахтай. За guys унтахгүй шүү гэснээр үзүүлж байгаа өөрөө унтааш ашдаг. Тэгээ ингээд Индра ингээд кино үзүүлэхлээр ингээд хаяа ингээд өөрөө ирэхгүй ингээд уцаа оролцсон байдаг байхгүй. Би тэгэл чи үзэн штэ гэхлээр би үзэж ингээл. Тэгэл би яг амар их ингээл чи screen time ахаар штэ амар утсан донтцсон ингээд нэг хэсэг шүүмжилдэг байжгаад өөрийнхөө iPad-ны screen time-ыг харсан байхгүй. Миний утасных бол нэг цагаас ер нь бол ихтэй доош үдээ. Тийм тэгээд iPad-ныхаа харсан чинь fucking 16 гэж хэлээ. Ер нь бол тэг чи падан дээр ажиллаа хийж байгаа юм тийм. Гэтэ яг ингээд ажил дээр байсан ч гэсэн падаа хэрэгэлдэг, гэртээ байсан ч гэсэн падаа хэрэгэлдэг. Би юм үзчихсэн ч гэсэн яг үндэ юм 6 сууж идэг ч юм уу те. Тэгэхээр яг ингээд өдөрт 16 юм уу? За тэр 16 бол нэг бүр амар ажилтаа үед нэг тийм байсан. Гэхдээ тэгээ ер нь бол 10-аас бол хизээч юу байхгүй, баг байдаггүй. Тийм тэгээд тэгэхээр би бас ингээд сошиал медиад биш ч гэсэн дэлгэцэн донтцсон байгаа байхгүй юу. Тэр нөө сошиал медиа падаар авахгүй юм хийж байгаа ч гэсэн яг ингээд зүгээр сууж чаддгүй, зүгээр юм үзэж чаддгүй, зүгээр байж чадахгүй. Заавал 0-д ороход хүртэл зүгээр л яг авч орж. Тийм яг хуу утасны ингээд хэрэглээг ботсон чинь 0-д ороход л хэрэглэдэг утасны ингээд цагнууд нийлж тийм байлээ. Тэгээ бусд үед эртээд хэдүүлээ одоо жишээлбэл тэ амраад явж байхад тэгэл юм зурмаар санагдаад. Тэгэл ихэнх нь уцаа оролдоод. Гэтэ цаг үе сайхан байх та. Цаг үе сайхан байх гэсэн. Хуучны үе сайхан байдаг шүү дээ. Нэг уцаа 0 авч ордгоо хахад нэг юм шампуны заавар 0-ын цаасны мичиг уншаал юм бодоол юм төсөөлөл асууж ном уншдаггүйс юм уустаа. Ядч ном уншдаггүйс юм. Гүштэй тэг чинь би жоох хөөхтэйсэн юм чинь. Fuck ном гэсэн юм шүү дээ. Тийм зүгээр. Сугуул дээр хангалттай уншсан. Сэтгүүлөө. Гэтэ утас одоо нөгөө Instagram, Facebook ч юм уу тэм хүмүүд яг тархинд үзүүлдэг нөлөө нь бидний нөгөө хэрэгэлдэг никотинтай айгүй адилхан юм л дээ. Одоо ингээл Instagram руу ороод нэг одоо өөрхөн дуртай юмыг үзэх ч юм уу те хөвгүүд эргэжтэйчүүд нь ингээл нэг юм гоё охин хараад ямар гоё ингээл тэнгүүт ингээл таашаал авч байгаа шүү дээ. Тэг гормон ялгарч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр гормоноос ингээд хүртэх тэр хугацааг нэг амар богинохон болгочдөг. Ингээ богинохон болгочингууд байн уцаа шалгаал ингээл тэргээ гүйлгэж хараад байдаг. Тийм болчтой гэж хэлдэг. Тийм бах те. Тэгээ надад бас ингэж санагдсан. Хүмүүсийн сэтгэл зүйд амар нөлөөлж байгаа сошиал медиа. Одоо жишээ нь за Instagram бол яг уу ер нь бол нэг тодорхой шүү дээ. Хүмүүс зөвхөн гоё сайхан юм яадаг гэх юм уу хийдэг. Facebook дээр бол бүр ёо төрөл бүрийн мэдээлэлүүд байгаа байхгүй тий. Тинчээ бол яг удаан байх юм бол жинхэнэ бүр үнэхээр яг bipolar болно заяа. Жинхнээсээ бүр зүгээр яг юм аз жаргалтай мэдээ уншиж ийсэн аа. Зүгээр доош явснаа зүгээр гимт хэрэгтэй хүүхэд хүчнүүс ёо бүр амар би тэг Facebook орох ойлсон шүү. Тэгэл нэг пүүзний лайв явал нэг нэг хүн пүүзтэй юм хийстэй итэж билээ. Тэгэл жоохон гүйлэнгүүд гүн далаа дуудуулж тий ууцаа ёо тэгэл бүр зүгээр амар Instagram ч гэсэн тэгтээ ер нь сүүл яс тэр санагдаж байгаа. Хүмүүс амар хувийнхаа асуудлуудыг бас бичдэг те. Тэгэл янз бүрийн скол шууд дараач сторийн өөрийнх нь амар царай мараа. Фильтр дээр царайнууд ёо тэгэл. Надад жоохон солиотой санагдаж шүү дээ. Царайгаа байн горуулаад тахлаар. Fucking crazy. Тэ. My face.
face. Миний царай. Би хөргмас. Яг тийм бай, би хөргмас. Хэлээ доош дандаа ингээл өөрийнхөө зураг. Өөр юу ч байхгүй тий. Өөрийнхөө зураг. Амар танаас дайвар санагддаггүй юу? Хүмүүс ажигтэй шиг. Тэг яг энийг хүмүүс ингээ гоё юм шүүлтүүртэй хандчихж чадахгүй тий. Яг удаан хугацаанд байх юм бол хэдүүлээ шүүлтүүртэй хандж сурхал халтаа ихсээд ирэх. Бүр ихсээд ирэх. Энэ түрүүн өрнөх ярьсан шүү дээ нэг юм бодис ялгаралтай гэдэг. Тэр чинь нөгөө допамин л юм байл л дээ. Допамин нөгөө нэг допамин чинь нөгөө тархины нөгөө нэг юм chemical edis гэх юм уу ялгарч идэг. Тэгээд тэр нь болохоор энэ хүсэлтэй холбоотой. Тэгээд ихэнхдээ нөгөө нэг юм шин зүйл туршиж үзэхээр илүү их ялгаралтай юм байл л дээ. Тэгээд ялангуяа сошиал медиа бол яг тэрийг хангачаад байгаа хгүй. Шин хүн дагдаг ч юм уу, шин үнэтэй бичдэг ч юм уу тий. Скол шин юм олж таньдаг ч юм уу тий. Тэгээд одоо жишээ нөгөө нэг маружин нөгөө нэг дүнж идэнгүүт эхний долоолтод допамин амар их байсан бол маружин дуусч хахад тэрэндээ тасаад ингээд сонирн биш болцсон байдаг ч юм уу тий. Тэрнтэй ингээд холбоотой допамин айгу өндөр түвшнээр ялгарч идэг юм байлаа. Тэгээд бас нэг нөгөө нэг порн монтой л адилхан байхгүй яг. Тэгээд нөгөө нэг шин юм ингээд үзээд тэр нь ингээд шин бис санагдангууд жоохон ийм anxiety сэтгэл гутралд ордог ч юм уу те нэг тодорхой хэмжээний яг ийм эргээр бол нөлөөлөхөй байждаг. Эхлээд айгуу гоё ингээд сэргээгээд айгуу гоё саажснаа. Те айгуу гоё санагдчихснаа. Уусаа тэгэл саагаа саад дуусангууд нэг жоохон стаг гэж тийм өөрөөсөө ичдэж штэ би юу хараад саачваа. Супер хорны байж байгаад яг дуусангууд ерөөсө хорны биш болчихсон штэ баг нэг хальт нэг юм жижиг хэмжээний им сэтгэл гутрал гарч ирдэг. Тий. Чи энэ талаар сонсож байгаагүй юу? Амар яг ингэж одоо ингэж гэхдээ яг бүх хүнээс, бүх эрэгтэй хүнээс, бүх эмэгтэй хүнээс мастурбэт хийж байгаа хүн болгоноос асуух юм бол тэгэл яг өөр л байна л та. Мэдгүй. Дуусаад бол бүгдээрээ л адилхан байх. Бүгдээрээ хүн юм чинь. Тэг яг хөө тий. Гэхдээ хүнтэй ундах өөр өдөө шүү дээ. Мастурбэт хийхээс чинь шал өөр юм чинь. Гарангалаг амьд зүйл юм чинь. Яг гарангалаг яг хийсэн. Яг амьдтаа миний гар дагшаастай тий. Би гартай хайртай л. Тэр чинь харилцан юм ширэлж байгаа байхгүй тий. Би нэг юм мим болсон ингээд masturbation юм 6 stage гэж байгаа байхгүй. Тэгвэл яг сүүлийн тийм ээ. Бодлоор сууцаа. Тэ энэ бүр хизээ бүр амар болдог гэж. Ингээл porn ингээл үзээлэх тусам ингээл тэгээ порно ингээл үзээлэхлээр ингээл үзэж байгаа порно ингээл улам ингээл жоохон шат ахаал байна. Өмнөх ингээл харж исэн юмнууд excite хийхэ болол ахаал. Жоохон hardcore бол. Тэгээл ингээл Pornhub-ийн нэг доор пэйж байдэн шүү дээ. Тэр counter нь ингээл нэг байсан. Тэгэл хоёр тэгэл явсаар байгаа л ингээл сүултээ ингээл те 40 48 дээр яг зөв юм олж байгаа байхгүй. Тэгээ яг тэрний дараа яг ийм царай гаргадаг байхгүй. Яг стаб яг юу үзэж вэ гэж бодож байгаа тест. Тэгээ яг ингээд одоо юу гэдэг порн ч вэ нүү, тамхи ч вэ нүү, Instagram ч вэ нүү ингээд бодонгууд хүний сэтгэл зүйн амар энгийн байгаа байхгүй юу? Ерөөсөө яг үндсэн нэг 5 6 тийм гормон байдаг гэж байгаа байхгүй тий. Окситоцин, серотонин, допамин юу хилээ тий. Кератамин. Тий. Тестостерон. Тий. Тэгээд тэр нь бүгдээрээ ингээд хүний өөрийнх нь хэрглэж байгаа одоо хүнс ч юм уу бусад юмнуудаа хамааралтай байгаа учраас хэрвээ ингээд жоохон юмнаас ингээд хамааралтай санагдаад байх юм бол тэдрийг жоохон багасгаал тий. Өөрийгөө хязгаалчих хэрэгтэй байхгүй. Харин. Тэгээд яг гэтээ хүмүүс тэгж үлдээ. Яг ийм таагүй байдлын төрүүлж байгаа юмнуудаа тодорхойлох нь хамгийн чухал гэдэг юм байл л да. Одоо нэг допамин фастинг гэж явж байгаа юм байл л да. Тэгээд допамины төвшинг бууруулах, багасгаж угаасаа болохгүй, угаасаа байж ах хэвээр. Гэтэ баланстай байх хэвээр. Тэгээд бууруулахаасаа илүү яг баланстай байхын тулд ийм допамин фастинг гэд хийдэг. Тэгээд яг тэр нөгөө нэг таагүй мэдрэмжүүдийн юу төрүүлж байгаагаа тодорхойлох нь айгүй зөв гэсэн. Тэгээд ийм ихэнхдээ яг ингээд хиндэ гоёж жагаад дараа нь ингээд мяа гэдэг юмнууд ялангуяа ингээд сошиал медиа порн байна, тэгээд шопинг байна, мөрөөтэй тоглоом байна. Тэгээд яг тэднэрийг аль нь яг чамд ингээд таагүй мэдрэмж өгж байгаа зүйл нь яг юу юм гэдгээ тодорхойлох нь зөв. Тэгээд тэрийг нөгөө нэг юм тодорхой байдлаар хязгаарлаж эхлэх. Тэгээд хэрвээ сошиал медиа утасчаа ингээд чамаа таагүй байлгаадах юм бол өдөрт 3 цаг утсаараа олддог байх юм бол нөгөө цагаа хянаад тэрийг 1 цаг болгох гэж хичээдэг ч юм уу тийм. Одоо жишээ нөгөө нэг
кола ууж байгаа бол ингээд өдөр болгон ингээд кола уудаг бол те ягаад би кола уудаг вэ гэдгээ тодорхойлох нь зөв гэж байгаа байхгүй ингээд амчин цангас юм уу чи эсвэл чихэрлэг зүйл дуртай юм уу эсвэл нөгөө нэг кола гарч авахтаа хүмүүстэй харьцах нь чухал гэдэг юм уу те тэгээ тэрийг яг юу вэ гэдгийг ингээд тодорхойлчих юм бол бүх энэ нөгөө нэг допамины хангамжаа нөгөө нэг баланслаад тэгээ нэг юм сэтгэл гутрал төрүүлж байгаа таагүй байдал өгж байгаа мэдрэмжүүд өгж байгаа зүйлүүдээ бүгдийг ингээд хянж олно гэж байгаа байхгүй. Тийм. Тэгээ чимэг болсон шүү дээ. Миний бидрийнх юу илээ? Хүн гэхдээ айгу тийм тэнийг яг өрнөхөөсөө хэлснээр амар энгийн байгаа шүү дээ. Зүгээр л ингээл яг ингээл бид нэр сошиал медиагийн донтолт модалтыг харах юм бол яг ингээд бүр нэг тийм нэг эртний нэг тийм ховслын нэг тийм нэг юунаас л доголдол моголтлоос болоод бид нэрийг ингээд байгаа байхгүй нэг тархитаас нэг юм ялгардаг. Тэгээ тэр ялгардаг юмыг нэг хийсвэр байдлаар ингээд ихсэгчлэр нөгөө хүмүүс нь өөрсдөө удирдах чадхаа байлаа шагаа теста адууснууд ч болоо шагаа. Тэгээд нэг сахар маахар идж байгаа юм хүмүүс яг ингээд бодоод тахлаар яг нийгмийн амар том асуудлуудын ингээд яг үндсийг нь харахлаар амар fucking энгийн юмнууд байгаа байхгүй тий. Тэгээ хүн гэлтгүү бас ингээд ургамалч гэсэн юм бол тийм штэ. Одоо жишээ нь юу гэдэг юу Facebook хутаа гэж юу? Ямар нэгэн ийм юмд донтох ч юм уу те тэрэнд ингэж adapted болох нь угаасаа ингээд ургамал хүртэл байдаг. Одоо жишээ нь юу гэдэг нэг төрлийн ургамлыг ингээд чи тариалаад ингээд natural аргаар ингээд ургуулдаг юм бол тэр ургаална штэ те. Тэнгүүд одоо нэг жил тэр ургамлыг ургуулахдаа ингээд юу яагаал бордо мордо хэрэглэл нэг жил ургуулчих юм бол нөгөө ургамал нь дараа жил нөгөө хөрсөн дээрээ яг нөгөө хатуу нөхцөл байдалд ингэж ургах чадвараа алдчихдаг гэж байгаа байхгүй. Заавал нөгөө бордуулж иж ургах гэдэг. Жохон кокен цацуулж иж ургах гэдэг. Тэгээд одоо ингээд яг энэ одоо сошиал орчинд байгаа хүмүүсийг харахад бүгдээрээ л нэг юм тодорхой хэмжээний депресстэй, anxietyтэй, нэг юм сэтгэл готролтой, тэгэл яг гаднаа аж аргалтай юм шиг мөртлөө дотоод жинхэнэ нэг ингээд нэг тийм гунигтай тий сэтгэл готролтой ингээд байгаад идэг. Тэгээд тэр бол ингээд одоо ингээд юм бид нар ингээд тэрийг харсаар байгаа нэг хэвийн үзэгдэл болох гээд байгаа юм шиг. Уг нь бол ерөөсөө тийм байх ясгүй шүү дээ. Тийм ясгүй байхгүй тий. За тэр нь амар хагаад байгаа байхгүй юу? Одоо энэ зүгээр л яг энэ байдаг зүйл гэж ойлгоод байгаа нь. Тэр нь дасан цогцоод байгаа нь жоохон амар хагаад байгаа. Оо чи депресс юм уу? За тийм. Стори хүмүүсийн стори болгон дээр бүр юм яг давтамжин тий харуулах зүйл нэм яг ижлэхий ингээд өөр хүмүүсийн стори шүү дээ тий. Адилхан ингээд байнгуудаа за байдаг зүйл юм биш үү? Тэр бас амил. Яа бас амил их. Орд бас амар их нөө юу харагдаад байгаа шүү дээ. Ийм нэг нөгөө нэг эрүүл мэндийн юмнууд гараад байгаа шүү дээ. Сэтгцэн эрүүл мэндийн тийм постууд айгүйх ажиглаад байгаа. Тэгээд тэр нь болохоор би бас яг ойлгохгүй байгаа байхгүй юу. Одоо ингээд тэрийг анхаарч эхлээд байгаа мó нийтээрээ те эсвэл галзуу стакууд их болоод байгаа болохоор энэ ингээд ийм зах зээлд нь ингээд харуулад ингээд ийм постууд контентууд ихсээд байгаа юм тэрийг бас мэдэхгүй л байгаа юм л та. Яг хөө миний хаар бол ингэж санагдаад байгаа. Монгол social network би ингэж жоохон доошлуулсан юм л та. Тэгэхгүй бол нүур хаагаад шүү дээ. Намхан нэг уушлаа юм. Social network юмнууд нь одоо л ерөөдөө ингээд хэрэглэгдэж эхэлж байгаа нүүн түүл гэдэг утгаараа те. Өмнө нь болохоор юу гэдгийг зүгээр хайфан байх гал хүмүүс хэрэглэдэг байсан бол одоо яг зарим хүмүүс өө эн чинь түүл юм ба штэ те. Энэгээр би бизнес хийж болох юм байна. Эсвэл энэгээр би хүмүүсийг educate хийж болох юм байна гэдэг санааг авцсан. Тэгэл одоо чи тэр хэлсэн ш нөгөө нэг бахан сэтгцэн эмгэгтэй хүмүүс ингээл орж ирээд байна гэл те. Гарч ирээд ингээл гэтээ яг сэтгцэн эмгэгтэй зөвлөгөө нь гэтээ яг аль нь байгаа штэ те ингээл аль ингээл social network-оор харж байгаа хүмүүс бидний ингээл ер нь ингээл team хүмүүс ихсээд байгаа юм шиг харагдаад байгаа штэ те. Өмнө нь болохоор social network юусэн ингээд багаагүй байхад тиймнүүд байдаг л байсан. Гэхдээ ингэж амар хурдан ингэж хүмүүс тарж хүрдгүү байсан. Одоо тиймүүд одоо юу гэдэг амар тийм нэг exhibition хүмүүс байдаг ч гэдэг өөрийгөө нүцгнээр харуулдаг ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө ингээд гоёыг харуулах гэдэг ч юм уу те. Тиймгүй хүмүүс нь social network руугаа орцсон. Яг бодит юм дээр байхгүй болцсон. Тэнгүү social network дээр зүгээр ингээд пост оруулаад
story хийнгүүд тэнцэнээс хангалттай хэмжээ нөгөө rewarded болчихж байгаа шүү дээ. Хүмүүс ингээ лайк дараал юм уу, reaction өгөөл. Монголоор ирвэстам. Тэнцэнээс ингээ хангалттай сэтгэл ханамж аваад байгаа шүү дээ. Тэнгүүд яг хаа ингээ тэр дотроо үлдчихэж байгаа юм тийм үү? Болж байгаа байхгүй ингээ гадны орчинд янз бүр юм игээд байхгүй. Гэтэ яг ингээл mean time чаас цацаад бой болчихсон. За майк жоохон. Тэгэл одоо ингээд харангууд одоо юу гэдэг машины хослон амир ихсээд байгаа юм шиг, гемтэрэг амир ихсээд байгаа юм шиг харагдаад байгаа мөртлөө тийм байж л байсан те. Тэнгүүд ил болоод байгаа хүмүүс нөгөөний хүрх нөгөө зам нь нөлөө ойрхон болцсон болохоор тгий санагдаж байгаа байх гэж бас бодож байна. Гэтэ бас хоёр талтай л та. Нэг нь одоо лемгера канишг ёо сэтгэл готрол лиг нэмэгдүүлж байгаа ингээд юм нөгөө зүйлүүд нь их болцсон болохоор сүүлийн үед баг юм шинэ өвчин одоо орчин үеийн өвчин болчиход байгаа байхгүй юу. Тэгээд одоо хүмүүсийг угаасаа нөгөө дайн дажин өвчин зовлон гэхээсээ илүү хүмүүс өөрсдөө л устгана гэдэг аягүй үнэн байгаа даа. Тэгвэл ингээд сошиал медиад орнгуул дандаа ингээд happy нэг инээсэн гой бэлэг авсан те нэг юм тэг өөрийгөө хайрал гişаасан. Тэг чи өөрөө жоохон ингээд гунигтай үедээ ч юм уу те оронгууд тэднийг хараад өөр хүмүүсийн ингээд худлаа аж аргалтай харагдаж байгаа худлаан цаашаа зарим нь үнэхээр л аж аргалтай. Тэднийг ингээд хараад өөрийгөө харьцуулаад тодорхой хэмжээний сэтгэл готролцсон чамд өрсөж байгаа байхгүй ингээд яг шууд нөлөөлөхгүй ч гэсэн те ингээд баг багаар нөлөөсөөр хагаад Тийм. Тэгэхээр одоо инкулийн ярьж байгаа дээр яг түрүүний хэлсэг зүг баггүй те нөгөө инкул хэлсэн шүү дээ. Яг үнс нь яг хаана байгаа гэдгээ чин чамайг юу тавга болгоод байна те тэрийгэ үнсээ айгуу сайн бодож олох хэрэгтэй те. Хэрвээ яг сошиал медиа чамд айгуу хэцүү санагдаад байвал тэрэн дээр детокс хийгээд хэсэг хугацаанд бас болж үзгэл асуудал байхгүй те. Тэгэхээр хүн өөр өөртөө тулах. Тэгээ сошиал медиагийн зорилго нь болохоор нөгөө хүмүүсийг донтуулах шүү дээ тий. Ер нь бол ингээ авч үлдэхтэй бид нар ч нөгөө нэг тэндэрт ингээ мөнгө өгж байгаа үндсэн одоо соорсон шүү дээ тий. Их усрын шүү дээ тий. Их усрын бол амар донтд юм л шүү хүмүүс. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээ нэг хүн ингээ сэтгэл зүйн байдлаасаа болол ингээ нийгэм үзэж штэ тий. Одоо гэдэг гонигтай үед ч юм уу эсвэл ингээ амар dark юм үзэл явангу дараа нөгөө нэг алгоритм нь яг тийм хүн ингээ suggest хийгээд идэг. Тэгээ явангуус ингээ хүмүүс яг юм тийм нөхрөө унчтай байна л да. Яг нэг тийм нөхрөө. Тэгээл тэр юмыг нэг хангаалангууд улам тэрэндээ ороод улам депресстэй л яваал байдаг. Улам хараал байдаг. Тэгээ яг тийм олон нийтийн сүлжээний хамгийн амар юм тэр тий. Яг өөрийн чинь үзэл бодол тааруулж юм. Монголоор ярьсан чинь олон болж байгаа шүү дээ. Олон нийтийн сүлжээ болоо шаацтай. Тэр стад бууж өгөхөөс бууж өгөхгүй шүү дээ. Хараал. Та нар зөвлөгөө сайн авд юм байна. Шүүн сайн авд юм байна гэсэн байл шүү дээ. Шүүн сайн авд юм байна гэсэн байна. Авсан байна гэсэн шүү дээ. Үгүй авсан байна гэсэн байсан. Үгүй шүү дээ. Юу шүүн гэсэн. Шүүм сайн авсан байна гэсэн шүү дээ. Шүүмж авд сураач гэсэн шүү дээ. За fuck them тэр ямар аваад пистаа. Олон нийтийн сүлжээ, олон нийтийн сүлжээ буюу social media буюу олон нийтийн сүлжээ ингээд хамгийн амар юм нь яг нөгөө нэг хүн харахыг хүссэн юм те юмыг л харуулдаг л хамгийн амар шүү дээ. Тийм болохоор одоо нөгөө нэг сонгуул Монголд нөлөөлөд байгаа чинь тэр байгаа шүү дээ. Тийм ээ лалруудаа. Тэгээ та нарын одоо жишээлбэл ингээд өгж байгаа сонгуул, Америкт болж байгаа сонгуул, элдв визийн газар болж байгаа сонгуулийг ингээд харах юм бол хүмүүс ингээд ерөөсөө нөгөө нэг юм саарл хэсэг байх болсон. Нэг бол хар, нэг бол цагаан те, нэг бол Republican, нэг бол Democratic, нэг бол тэ артын ном, нэг бол артсан ном болцсон. Тэгэл нэг бол yes, нэг бол no болцсон. Тэг яг ингээд нөгөө нэг ягаад тийм болцсон байгаад байгаа вэ? Ягаад ингээд ийм чөлөөтэй сэтгэдэг хүн байхгүй байгаад байгаа вэ гэхээр тэр хүмүүсийн л бодлыг нь өөрсөнд нь ягаад байгаа байхгүй юу? Харуулаад байгаа байхгүй тий. Яг ингээд өөр тэрийг л батлаал ингээд эн чинь л зөв, тэр чинь л зөв шүү тий. Энэ та нарын одоо энэ эсрэг энэ хүмүүс бол хорон санаатай, та нарын бол зөв гэл тэгээд байгаа тий. Тийм болохоор яг ингээд зүгээр Америкч одоо жишээлбэл хамгийн тэ нэг хэвлэл мэдээлэлд харагдсан газар шүү дээ тий. Бид нар бол Америкийн бүх мэдээг, бүх кино, бүх юмыг харж байгаа. Тэнгуут ингээд Америкийг харахаар яг ингээд нэг галзуу харагдаад байгаа байхгүй. Нэг ч ирүүл хүн байхгүй тий. Нэг бол ингээд бүгдээрээ ийм Калифорниагийн нэг солиотой хипстер факрууд тий бүгдээрээ веган хоол иддэг мэдрэл муутай стакууд. Нэг бол тий ингээд ийм библ савсан тий солиотой факрууд байдаг шүү дээ тий. Харуудад дургу тий өста. Яг нэг тийм нэг бол Азуудыг үзээ атсан харууд. Takes fucking чинь тийм. Тэгэхээр яг хамгийн амар юм тэр л юм шиг санагдтыг. Яг ингээл
өөрийн чинь үзхийг өсөж байгаа юмыг хар. Би яг энэ дээр зүгээр жоох өргөжлүүлээ ярьчих. Тэрэн дээр нэг хүүхдүүд айгүйх ажилладаг байхгүй юу? Би нөө хүүхдүүдтэй ажилладаг шүү дээ. Тэгэнгუთ ингээл ойрт ингээл хүүхдүүдээс ингээл стачиг тэгээ ингээд яг хүүхдүүдтэй ингээл каунслинг хийгээл ингээл тэ зөвлөгөө ингээл ярьж явах үед за чи ингээл юу хийх дуртай ингээл тэгэхээр мэдгүй хэлтэгдэг хөхгүй тий. Тэгэл ингээл юу хиймээр вэ гэхэл мэдгүй. Тэгэл яг хүсэж байгаа юм байхгүй, хийхийг хүсэж байгаа юм байхгүй, хүсэл тэмүүлэл байхгүй болцсон. Тэгээ юу хийх чи яг юу юмэр байд ингээл тэгэхээр Instagram би ухмаар байдаг. Тэгэл би TikTok амар дуртай, би контент үзэх дуртай гэл тий. Тэгвэл яг контент гэдэг нь яг юу яриад байгаа юм бэ? Хобби болчиход гэж тий. Тий. Контент гэдэг нь яг юу яриад байгаа юм гээл тэгэхээр зүгээр л нэг ста нэг бүжиг бүжгэлж байгаа. Swipe хийлээ. Өөр нэг ста тэр бүжгийг нь давтаж байгаа. Swipe хийлээ. Өөр нэг ста тэр бүжгийг нь давтаж байгаа. Swipe хийлээ. Нэг хүн нэг гачин юм хийж байгаа. Swipe хийлээ. Нөгөө нэг бүжиг хийж байгаа ста юм бүжиг давтаж байгаа. Яг нэг юм нэг юм болчиход байгаа хөөе. Тэрийг ингээл үзэх дуртай. Тэнгүүт үзээд ангууд өөрөө хийж үзмэр санагдана те. Гөө за тийм за тэгдэл юм байлгүй дээ. Тэнийг жоохон факрууд. Тэгээд тэрийг нь бүжгэлж үзнэ. Тэгээ ямар ч ингээд ийм шинэ юм бүтээж байгаа юм байхгүй те. Бүгдээрээ ингээд би бинийхээ ингээд тойрч боогоос хагаад юм санагддаг байхгүй юу? Амар юм. Тэгэхээр ер нь бол амар тийм юу л байна л да. Хизээ тавих юм бэ юм шүү. Яа. Гэтэ би л Instagram, Facebook энэ зэрэг хэрэглэхдээ юу аж бодож шүү. Яг өөртөө хэрэгтэйгээр хэрэгэл болдог байхгүй юу? Болно. Тий, одоо жишээ нь ингээд би яг үзмээр байгаа юмнууд дээр илүү хугацаа зарцуулаа үзэл тэгэл ингээд миний сонирхолгүй юм байх юм бол гяс ингээд өнгөрч штэ тий. Тэнгүүт нөгөө нэг скрин дээр зарцуулсан хугацаанаас ч хамаарат ямар контентууд чамд ингээд санал болох уу гэдэг чинь ингээд алгоритмаар гараад ирдэг болохоор тэгээ амар тэгээ дээрэс нь би юу нэг ингээд story янз бүр юм хийхдээ 0 баачхтай байдаг юм шиг. Тий. Одоо ингээд тэгэл үнэртэй юм байна ш таашаа. Тэгэл зураг мураг янзлахаар болвол ингээд нэг сайхан сууж байгаа л те бааж явахтаа ингээд зураг янзлчаал стерео яачдаг. Тэгэл нөө стори оруулж ивэл тэгэл бааж байгаа мэн л гэж бодохгүй юу гэж. Тэг өдөрт хэд утгаа. Яа. Тэгээ сүүлийн үед надад гэхдээ яг энэ Instagram дээр байгаа хамгийн гоё тренд нөгөө фото дамп нөгөө нэг асар олон зураг оруулдаг. Тэгээд тэд нар бүгдээрээ эдитлээгөө. Эхний зураг нь яг эдитлсэн байж байгаа. Арын 9 8 9 зураг нь эдитлээгөө ингээд байгаа. Зүгээр тэр үний ингээд олж харсан ч юм уу эсвэл зүгээр ингээд хүмүүст харуулмаар байгаа юм ч юм уу эсвэл утгагүй юм байсан ч олон те. Тэгээд ялангуяа Нимагийн хамгийн сүүлд хийж байгаа постууд Нимагийн постуудыг сүүлийн үеийн постуудыг харахаар ингээд фото дампууд ингээд нэг юм амар олон зургууд ингээ орцоод идэв шүү дээ тий. Тэд нар яг ингээд буцаад баг ингээд Instagram аараа ирүүлжүүлж байгаа юм шиг санагдсан. Яг ихний зураг газар дээр нь буулгach байгаа. Тийм яг ингээд байгаагаар нь харуулж байгаа ч юм уу тий. Сквал зүгээр л юм рандом байсан ч гэсэн тэр нэг тийм худлаа биш. Тийм. Нүг honest хэрэглээ гэдээ гарцсан байл шүү дээ. Одоо Instagram дээр хэлэхдээ яг ингээд байгаагаараа байдаг тий. Тэгэл одоо нөгөө нөлөөлөгч нар чинь болохоор одоо ингээл гоо сахны бүтээгдэхүүн өдр ингээл сурчлагаараа фильтр хэрэглээлтэй нүүр мөр нь ингээл амар толиогоо цэз зөрхөн болоод яадаг шүү дээ. Гэтэ ингээл яг үндэ тийм төгсөм гэж бас байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэл ингээл арсны texture энэ ингээл юмуд бол байж л байна шүү дээ. Best манлаа шүү дээ. Тийм хэрэглэсэн гоё ярьсан толоо. Төгс person. Төгс манлаа төгс аашаа. Яа. Тэнгүү тэр гоо сайхны сурталчилгаан дээр humorous амар гоё хийж байгаа байхгүй. Яг skin тэр texture-ийг амар гоё харууллаа. Тийм тэр л гоё. Тэгээ гоо сайхны сурталчилгаа бол юм эмхтэй хүмүүс байхын зөв юм шиг санагдав. Бидний яг нөгөө таагт болохоор эмхтэй хүмүүс бол эмхтэй хүн бол тэгэл нөгөө нэг free one ашиглал тэ нөгөө нэг шампунь нүүр угаа би угаа юу танин бодлоо юм байлээ. Эрэгтэй хүмүүс арьс арчлахгүй болохгүй юм байлээ гэж намайг харлаа гэсэн чинь. Үгүй наад чинь ерөөсөө чи арьс арчлахгүйгаас биш. Наа чин чи яг нөгөө нойр олоо тийм нойр олоо зохицуулахгүй. Би яг гэтээ яг стил тушааж үзсэн л тэ. Тэгээ би нөгөө free one-аар бүх юма угаадаг тэгэл бүх юм аа юу? Тийм бүх юм угаадаг. Тэгээд бөхсөө бооваа. Нүрээ. Тийм. Тэгээ тэнгуут яг ингээ нүрээ жоохон керлэтэй ингээ тос ав төрхийгэнгүүт тосоо ав төрхөнгүүт маргааш нь нүрэн дээр юм арчдаг байхгүй юу. Тэгээ тэгхгүй зүгээр л яг ингээ
Тэгэхгүй зүгээр л юм тосолохгүй тэгээ хураашах юм бол тэрийг байглаар нь чи өөрийнхөө арьсны онцлогийг мдэггүйгээс олж байгаа байхгүй ямар онцлогтой арьс би заавал мэдэх шаардлагагүй шүү дээ. За тэгээд чи нүрээ арчлаа тэгээ ямар лаг үр дүн төрсөн. Одоо дээрдэж байгаа. Одоо нөгөө нэг гар унтгал хэрэгтэй заяа. Гар сайтах юм бол миний гар яг нөгөө нэг хавар намрал сайтдаг. Тэгээд 100 нугасаа арай чиглэг өгдөг болохоор байглаараа ингээд идэгчтэй. Тэгээд өвлөн нугасаа бэлэттэй явж байгаа болохоор дараа таарахгүй. Тэгээ нөгөө хагаснууд нь ингээд цус гараад навш болохгүй шүү дээ тий. Тэгээд угаасаа би яг байглаар нь л идэдэг байхгүй гэсэн. Миний гар дандаа яг намар хавар сайртай байдаг. Тэгээд жоохон ингээд шалбраад цус мус гарцсан. Сайр гэсэн тий. Шпелийн Аши Майкл нэрээс тавтаа шаач. Гэтэ тэнгууд байглаар нь болчихж байгаа байхгүй. Тэгээд заавал юм шаардлагагүй юм шиг санагдав. Үгүй энэ depends хүн болгоо адилхан биш үү? Чи бол амар азтай баачг байхгүй юу? Угаасаа төрөлхийн юм толгор арьстай тий. Тэгвэл зарим хүмүүс ингээд арьсны асуудалтай хүмүүс зөндөл биш тий. Ингээд эмчилж чадахгүй. Тэгэл би бас ингээд ер нь тослогдохоор л ингээд нүрэндээ батга матга гард юм аа гэж боддог байсан чинь хүнд үзүүлэл ингээд асуусан чиний арьс чинь хуурайшсан байна. Тэгээ батга гараад байгаа юм. Тий нөгөө тийм байд юм уу? Хуурайшаад тэгээд нөгөө бизнес чинь тос нөгөө хуурайшаад байгаа болохоор нөгөө баланс ялгаад тэгээд тос ялгараад тэгэнгүүт хуурайшил чинь бүр ингээ ихсээд тэгээд мэдээж тэр хоол хүнс унтах гэх тий тэр юмнууд хамгаалттай хамааралтай юу. Гэхдээ надад бол яг ямар ч юмд одоо нойр хоол айгуу чухал. Нойр хоол ходоод тий тэгэл яг эрүүл хооллоод унтах цагтаа унтчих юм бол ер нь өвцөн чинь их юм уухгүйгээр тэгээд нүүр чинь авш олсон ч гэсэн тос зөрөхгүйгээр ер нь болчих юм шиг сан. Тэрийг л өндөрлийн зөв хэм маягаараа хүн болгоно тийм биш л ахaltaа. Тэгээд та нэг юм байна. Хоол болон ходоод болон сэтгэл зүй ярьснаас нэрээ гişнэс. Одоо чинь би арьсан арчилдаг ч гэсэндээ сая хэдэн хоног амар нойр дотоо ер нь сүүлийн сар нэлээд ажиллаж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл шууд зүм гарчаас тий. Тий, ирүүний хажууд гэж. Тий, сэтгэл зүй хоол гэдэг ярьснаас хүн ингээд тархаараа биш ер нь ходоодоор сэтгэдэг гинэ. Нэг тийм тэгээд ходоод хоёрыг холбоотой. Тэгэнгүүт тэрний юунаас болдог вэ гэхээр хүний ходоод нь байдаг бактериуд бас болдог юм л дээ. Ямар төрлийн бактериуд байдаг үгээд. Тэгэнгүүт тэр бактериуд нь бас гормон ялгаруулдаг. Тэр гормон хүний тархинд очиод ямар гормонуудыг ялгаруулах уу гэдэг тушаалыг өгдөг. Тэгэнгүүт ходоодноос хамаарат хүмүүс ингээд шийдвэр гаргах ч юм уу сэтгэл зүйн нэг хямардаг ч юм уу тийм асуудал гардаг гинэ. Тэгээд хоол одоо юу гэдэг амар юм diverse байгаад махтай, ногоотой, олон төрлийн бактеритай байх юм бол хүний сэтгэл санаа бас айгүй эргүүлэх магадлал. Тий, олон төрлийн биш таална. Нэг ясандаа баланслж ийн гэсэн үг л дээ. Одоо нэг төрлийн бактерид авмгалахгүйгээр. Тэнгүүт одоо нөгөө нэг Япончууд нөгөө нэг якуза нар чинь ингээл гиз мэт хүлдэж штэ тий. Үгүй. Якуза чи самуран тий гизээ хүлдэж штэ тий. Сепуку. Тий тэр чинь болохоор нөгөө нэг харакири одоо нөгөө нэг өөрийнхөө спиритийг ингэж биесээ салгаж байгаа гэсэн утгатай юм байна л да. 7 чакра гэдэг шүү дээ. Яг гидсэнд байдаг нь хара яг спирит дараа нь чи ярьж би их л ярьж дуусна. Яг харакири гэхээр яг нөгөө гол нөгөө нэг амин сүнсээ эхлээд төрүүлээд устгаад. Тий, тэнгүүд амин сүнс нь ходоодонд байдаг гэсэн нэг тийм философи Япончууд байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр философи нь болохоор нэг бактериудтай холбоотой яг ингээд хүний тархинд нөлөөлд яаж нөлөөлд гэдгийг нь яг хав scientifically мэдэхгүй ч гэсэн гадарсан ч юм уу тийм байдаг байгаа байхгүй юу? За тэгээд харакири яасан гинэ. Харакири гэдэг нь гэхдээ хара ярианы хэлсэн шүү. Official seppuku. Шаас. Тэгээ би тэрийг л хэлсэн. Зүгээр flex хийсэн. За. Тэгэл энэ талаар жоохон уншиж байгаа л яасан чинь юугээ зүгээр л бидрийг бактериалуудэр дтээм байж гэлээ. Хаяа жоохон depressed нэ. Тийм шүү дээ. Одоо чинь нөгөө нэг ковид гэдэг нөгөө post covid anxiety syndrome гэж гарцсан. Тэр нөгөө нэг ковидоос болоод юм хүмүүс бахан anxiety-тэй болсон ингээд тэр нэгээ синдром болцсон. Хам юм угаадаг уу? Яадаг айдсан. Угаадаг тэгээд олон нийттэй харилцал хүртэл гардаг нэг юм чөлөөтэй ач. Тэр гэхдээ яг үнэхээр байсан үүссэн. Яг юм орчин үеийн нийгэмд. Манай бол ингээд ковидын дараа ингээд гшаастай. Ковидын дараа ингээд юм олон хүнтэй газар очихоор яг ингээд чөлөөтэй байж чадахгүй байгаа зөөхөө ингээд гэртээ ингээд ганцаараа байгаад тасцсан. Тэгээд бүр ингээд
ийм anxiety-га ингээ бууруулахын тулд баг ингээд хаашил зүүж явдаг. Баг юм харж хүнтэй eye contact хийхгүй найзууд дээр очихороо шилээ авдаг ч юм уу яг тийм болцоос ихгүй. Би ингээд клуб дотор ч юм уу эсвэл олон хүнтэй газар ингээ нэг юм байшин дотор шил зүүж байгаа хүмүүс дургу байхгүй. Гэсэн чинь яг үнэхээр яг тэг зүүх шаардлагатай. Өөрөө шагаад тийм үед бол гаж ирдэм байлээ. Тэр манай хэм бэлээ нэг найз би чамайг харахыг хүсэхгүй гэсэн шилээ аваашаач. Харахыг хүсэхгүй гэсэн шилээ аваа. Тэгээ нөгөө нэг төрж байгаа хүүхдүүд одоо ингээд ихээсээ төрсөн яг байгалийн замаараа төрсөн хүүхдүүд ингээд тодорхой хэмжээний дархлаатай ч юм уу те ах トゥ дархлаагаа аваад үрдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүд кейсерээр одоо хийсүр гэдэг ч гэдэг монголчууд хийсүр гэдэг чинь хийсүр гэсэн үг биш юм байл шүү нөгөө нэг кейсер гэдэг эмч анх тэрийг юуасан тэгээ тэр эмчийн нэр кейсер гэсэн юм байл шүү дээ. Тэгээд кейсерээр төрсөн хүүхдүүд болохоор ихийнхаа умаанаас гараагүй тэр нөгөө ихийнхаа биед байдаг бактериудыг ингэж амлаж гарч чадаагүй болохоор дархлаа нь ингээд муу байдаг. Тэгээ тэр хүүхдийг ингээд naturally дархлаатай болгохын тулд бас ингээд умаанаас нэг аваад аманд нь ингэж түрхэж мөрхдөг ч юм уу тэгдэг гэсэн. Тэгэл одоо нөгөө нэг амар дархлаа муутай хүүхдүүд айгүйх байдаг, хашил маршилтай хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тэр чинь болохоор бас нөгөө нэг байгальтай хангалттай хэмжээнд экспоз хийгээгүй. Ингээл хитрхи бүх юм цэвэрхэн ингээ байгаа дангууд нөгөө танилцах ёстой дархлаануудтайгаа танилцаагүй тийм учраас ингээд би энэ муу наадтай чинь айгуу сайн. Одоо нөгөө наацхийн ковид тусаад би бол ковидын үеэр карантины үеэр бол нэг ч гараа хариуцаагүй. Good to know bro. Би өөрөө ковид тусаагүй тэгэл нэг туссан юм байна. Тэр тэгтээ угаасаа жоохон ядарсан үедээс болохоор өөр өөртөө. Хоёр дахь нь угаасаа би ковидтай үний аягнаас юм дууцаа болохоор туссан. Тэгээд нөгөө нэг гараа хариуцахаар нөгөө нэг бактериудаа байн устгаад тахаар тодорхой хэмжээний миний дархлааг буруулаад ах юм шиг санагдаад. Зөв хар ухаанаар бодоход ч тий. Тэгээд цаашаа судлаагүй л дээ. Тэгээд байнгын ингээд бүх бактериудаа устгаад ах юм бол яг хоо ковидын дараа өөр зөндөө өвчин гарч ирнэ шүү дээ. Тэгээд өөр зүгээр энгийн ханиадууд байлаа гэхэд би тэрийг тусах одоо миний дархлаа улам нөгөө нэг юм би ингээд хитрхи цэвэр байх тусам нөгөө нэг юм нөгөө нэг өвчин амархан тусдаг болчих юм билүү мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэгж одоо зүгээр л гараа хариуцдаг байсан. Нэг сайн угаагаал. Угаасаа би байн нөгөө багтаа битүү гараа угаа гэж загнуусаар хагаад гараа нөгөө татмал угаадаг болчихлохоор тэр нь надад илүү хангалттай байсан юм. Одоо жишээ нөгөө нэг нусаа иддэг хүмүүс ханиад төрдгөө ч юм уу дархлаа сайн байдаг гэж аахгүй юу? Тийм үү? Тийм. Нусаа сай дээрээ. Ми мэдгүй байна гэж. Nee маач мэстэй. Тийм тийч ингээд ийм хамран дотор байгаа бактериудаа идэл илүү нөө ингээд татлаачаад байгаа тийм баланстай. Тэгэхээр нусаа ингэж гаргаж ирэхөө эсвэл зүгээр мэдгүй аль нь ч хэлээ. Би бол яг хуу гэдэг хүн мэдээлэхгүй гоё тий. Гаргаж ирчихээ ганцаараа хата юу л бол юу хийж болно шүү дээ нөгөө нэг хумсныхаа асыг гэдэг. Оо юу what вэ? Би бол үнэхээр лаг хумс идэх чи. Хумсаа идэггүй. Ерөөсөө авдаггүй. Байн хумсаа иддэг. Хумсаа идэггүй. Хумсныхаа нөгөө нэг арьсаа идэх. Арьсыг ч идэнэ гэж аахгүй. Би багтаа би дархлаа сайтай гэж өөрийгөө боддتي. Тэгээ маа нэг юу Stinky Fingers гэд найз байдаг гэсэн. Onyx гэд хамтлаг өгдөө шүү дээ. Тэрний нөгөө Sticky Fingers гэд ангицсан бастай байдаг шүү дээ тий. Маа найз яга Stinky Fingers гэсэн шүдэ аваадгүй тэгээ хумсаа гар нь үнхээ идэг болохоор ингээд Stinky Fingers тим хүүхдтэй бид харжсэн. Гар мохоо өнөртэй би тэгээд гайхацсан байхгүй. Тэгсэн чинь өмхий амаар хумсаа иддэг гэсэн юм лээ. She's bad те. Хумсаа идэж болно, өмхий амтаа идэж болно аль нэг л хийлдэг. That's gross. Тэгтээ уучлаарай. Сэтгэл зүйтэй бол амар холбоотой. Тий, nervous үедээ ингээл юм бодож явах үедээ ингээл идчихдэм л та миний харах уу шахгүй. Юм ингээл бодож явах үедээ ингээл идчихдэм л та. Тий. Яг гайгүй. Тий, одоо би удахгүй ч хийх гэж байгаа. Энэс нэглээ. Тааштай. Тэгээд яг ингээд залхид юм уу те ингэж. Яа ингэж жижигхэн пис болгоо залхин. Тэр чи яахгүй мó. Болохгүй юм жоо. Олгоо шахахгүй мó. Гэхдээ зүгээр л л шүү дээ. Ургадгүй юм уу? Олгоогоор өвдсөн юм та. Харин тийм. Үгүй би за хумс иддэг хүн олгоотой болт гэж хаанаас гарч ирсэн. Энэ яг жинхэнэ юм уу? Олгооч юм болохоор ийм байхгүй юу? Хүмүүс нөгөө нэг
хэрэггүй эрэхт ингээл олгоо ахуулж мохолдод байдаг шүү дээ тий. Тэгэнгүүт бүр ингээ хэдэн сая жилийн өмнө амтан бид нөгөө амтан байхдаа янз бүрийн жимс мемс эдгээр иддэг байсан. Тэгтээ нөгөө хальстай янз бүрийн мэддэг байсан шүү дээ тий. Тэгэнгүүт одоо тэр хальс үр мөрийг ингээд шингээдэг юм нь олгоо байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нөгөө мах янз бүрийн болгож иддэг болсноос хойш нөгөө нэг тэр эрэхт нь ашиглахаа болоод ингээд жижигсээр жижигхэн болцсон. Тэгээ тэр нөгөө эрэхт нь ингээд айгу баг функшн хийдэг болцсон. Одоо тэнгүүд айгу их нөгөө нэг янз бүрийн мэдтэнгүүд ус мүс хумус яс эдэр орсоор агаад тэгээ тэр нэг олгоо нь ингээд өвдчихдэг ч юм уу. За. Минийх бол гайгүй байлээ. Бас тустай хоол их идэхээр яа юм л шүү дээ. Манай ээж маш олон жил намайг боловлох гэж хичээсэн гэж. Манай ээж бол намайг амар болиулсан. Амар боловсон. Яаж боловсон? Би ингээд тэр үед би нөгөө нэг манай аав ээж хоёр ингээд салж малаад тэгээд ээжтэйг үлдэнгүүтээ би эмээ өвөө дээр очиж амьдардаг болсон аахгүй юу. Тэгээд тэр үедээ би яг хумсаа иддэг болсон байлээ. Тэгээд тэгсэн чинь одоо тэр үед ч ямар ч сэтгэл зүйн тусалцаа үзүүлэхтэй хүүхдээ яаж байгааг ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд ээж зүгээр хүчээр үзээд миний гарыг за чи дахиж идэх юм бол зүгээр гаргүй болно шүү гэд хуруунуудыг ингэж тэгшилж тавьж байгаа шугамар ингэж 2 3 That's a good mom. Яа тэгээд That's a black mom. За. Тэгээд би хуруугаа ингэ хөдөлгөж чадахгүй. Тэгээ хуруугаа ингэ яг ингэ хумсаа идэх болохоор ингэ уйлдаг гэсэн. Тэгээ би тэрийгээ сандгүй. Тээж ярьдаг байхгүй. Нэр яг ингэдэг хүмүүс байдаг шүү дээ. Хүчээр ингэж байлуулсан байт юм байлээ. Би шууд тэг. Манай ээж наа боловлох гэж чигээд чадаагүй. Тэгэл манай аав, манай дүү эртэд орж исэн тулгаа гэшээ те. Бид гуруулаа суудсан. Толгой одоо имж болцсон болохоор болцсон л доо. Yes, have nice fingers те. Дүүгээ бас даах хэрэгтэй л. I fucking love this. Би хэлтвэнцийн асуудалтай травматай болохоор иддэггүй би зүгээр л идэх дуртай гэшээс. Тэгэл Индра намайг бас их олон жил боловлох гэж хичээж байгаа. Тэгэл харах толон даалгад те. Би тэгээд 0 дахтаа идчихдэг гэж. За дахтаа өөр юу иддэг вэ? Тэгээд давтлагаа сайжруулаад хумсаас өөр юу иддэг юм шиг. Амар заваа яриа болчлоо тий. Саяны ярьсан нь дав суужрын тааруулж стакуудаа сонсороо. Би заван угаасаа хүн юм чи яг иймэрхүү зүйлүүдэд хизээч одоо Instagram дээр Facebook дээр тавихгүй л хгүй тий. Тийм шүү дээ. Би хумсаа иддэг. Чиг оруулаа шаачж байгаа. Бас authentic Instagram тий. Asian guy eating his nails ASMR гэдэг. Яа. Окей. Тэгснийхаа дараа зайлаа. Ээж ингээл хумс идэх тоол нь ингээл амар загнаал ингээл зодсоор гол. Тэгэл би чимээгүүд сурсан. Амар чимээг. Яа. Та нар social dilemma гэдээ үзсэн үү? Үзсэн. Netflix-дээр байдаг. Тэр бол амар шижлээ те. Хумснаас амар jump хийж дээ. За уучлаарай. Яриг дуусах. Хамгийн амар нь тэр чинь яг нөгөө нэг дандаа Facebook-д ажилладаг, Twitter-д ажилладаг, Google-д ажилладаг. Формер ажилладаг байсан. Тийм. Instagram-д ажилладаг хүмүүс. Тийм. Тэрийг үзээгүй хүмүүс байгаа бол үзээ. Тэгээ тэнгуут нэг медиа тэгэл сошиал медиа чи ер нь гэл угаасаа медиа юм чи медиа аяга хүчтэй хүн болгонд нөлөөлдөг. Одоо жишээ нь би ингээд автоматар шууд одоо цагаан арьстай хүн гэх юм бол баян мөнгөтэй эрттэй их мэдлэлтэй ич хүчтэй тэгж төсөөлдөг. Тэ хар байх юм бол тэ ингээд хулгайч гимт хэрэгтэн ч юм уу тэ хараа байх юм бол террорист тэ Аз байх юм бол нэг тоогооч ч юм уу нэг хятад гэж төсөөлдөг. Энтгэг гэх юм бол одоо нэг юу таксины жолооч дэлгүүрийн худалдагч камерамен интернетээр скам хийдэг ч юм уу те тэгэл ингээд юмнуудын ингээд бүгдийн нэг багасаа ингээд янз бүрийн юм юу мэдээллүүдээр ингээд хооллуусаар байгаа тийм нэг юу стереотипуудтай болцсон. Тэрнийгаа ерөөсөө ингээд шууд автоматар баг ингээд орж ирдэг болсон тий. Одоо Мексик гэх юм бол шууд үйлчлэгч ч юм уу тий. Яг ингээд шууд ингээд автоматар ингээд нэг юм одоо би тэгээд тодорхойлохгүй ч гэсэн автоматар зөвхөн тийм нэг тийм дүр зураг оруулдаг болчихдог тий. Тэгэхээр бас амар аюултай. Одоо тэгэл бид нар яг шоколад гэж юм байж байгаа. Тий. За ич бол мэдхгүй шүү дээ тий. Ингээд сошиал медиа ороод тэр хүн гэх юм бол ингээд
шууд хамгийн түрүүнд ямар дүр зураг орж иж байгааг нь л мэдэхгүй шүү дээ. Би яг тэрийг ажилласан. Амар яасан юм шах гэдэг тий. Мексикодыг бас зөвхөн ажилчид гэж боддог гэсэн юм байна. Тэ яг монголчууд солонгос очиж ажилтдаг шиг Мексикод Америкт очиж ажилт юм байна гэл. Канадаас угаасаа нэг тим ячиж байгаа шүү дээ. Senor, can I tend to your garden гэдэг нэг юм стаа байдаг шүү дээ. Тэгээд гэсэн чи apparently Мексик машин идэм байлээ гэж шээ. Тэгээд Америкийн яг үйлдвэрлэлийн ер нь бол 20% баг 20% Мексик руу шилжсэн гэж ярьд юм байлээ. 70-аад оноос хойш. Тэгэхээр яг labor Америкийн хамгийн ойрхон тэгээд айгүй capable manufacturer айгүй олон эмний үйлдвэртэй айгүй сайн үйлдвэрлэлтэй тэгээд машин хүртэл хийдэг те уралдааны машин хийдэг жоох жишээ нэ сансар мансрын хөтөлбөртэй. Тэгэхээр ер нь бол яг ингээд кино мино ч юм уу эсвэл сошиал медиа ч юм уу те харсаар бол Мексикуудыг те архичин те тэгээд хамар гангстер те хамар чоло motherfucker те хоми те бандана шатсан те бандана те тийм цагаан t-shirt те эсэг шат те өдөг хүртлөө шорттой те өдөг хүртлөө омстой конверстэй гэж бодсон чи үгүй юм байлээ шүү. Судалж үзгэл хэрэгтэй. Би ихтэй нэг ийм паттерн ажигласан. Одоо ингээд ямар нэгэн салбарт амжилттай явж байгаа хүмүүс инфлюенсер биш. Ингээд амжилттай явж байгаа одоо өөрийнхөө мэддэг жишээгээр ярихад архитекторууд эсвэл өөр салбарын лаглаг хүмүүсийг харж байхад тийм хүмүүс ихэвчлэн сошиал медиа бага хэрэглэдэг хүмүүс байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд манай Унгар ажлынхан болохоор ерөөсөө ер нь бол европчууд ерөөсөө баг сошиал медиа баг хэрэглэдэг. Ингээл ажлын цаг чөлөө цагтаа ч гэсэн баг хэрэглэдэг. Хаяал нэг орж нэг зураг оруулахдаа ч юм уу ингээл бид нар шиг ингээл баян ингээл бүх юмаа тэндээс авдаг. Тэгэл яг авах үндсэн сорсууд нь өөр сайтууд ч юм уу тиймнүүд байдаг. Тэгээд ер нь бол одоо ингээл сошиалар ингээд бас ингээд харж ангууд ингээд амар лаглаг хүмүүс хоол мол хийгээл ингээд яваад байдаг шүү дээ. Гэтэ тэр хүмүүс ингээд сошиал дээр ингээд цаг хугацаа зарцуулж ингээд амар лаг болоогүй. Зүгээр ингээд бидэрт харагдахгүй байгаа цаг хугацаанд амар лаг болчоод тэгээ ингээд тэм хүм тэгээд байгаа байхгүй. Тэгэл тэрийг ингээд зүгээр үзэл байгаад бид нар лаг болно гэж байхгүй юм чи. Ер нь бол сошиал амар багсгаал те. Тий. Сурах юмаа сураад юм хийх юмаа хийх хэрэгтэй байхгүй. Фильтртэй хандах хэрэгтэй. Дуусна уу? Подкаст дуусна. Фильтр гэснээс гэхдээ ингээ Instagram-ийн фильтр шиг царайтай хүмүүс ч игнэсээ байдаг болчихлоо тий. Чам шиг үү? Тийм. Instagram-ийн фильтр хаачаа би яг ийм царайтай олмоор ингээд мис засал тийм шүү дээ. Тийм болдог тий. Би надад одоо фильтр хэрэггүй болсон. Би өөрөө фильтр. Би фильтр хэрэглэхээс амар ичдэг л дээ. Хэрэгэлдэггүй л дээ. Зураг мөн пост хийдэг юм чинь. Гэтэ зүгээр ингээл хаяа нөгөө нэг Instagram ингээл ухаж хахад нөгөө нэг тэр хүний зураг ашигласан тэр нөгөө ашигласан фильтрийн доор нь гарсан байдаг шүү дээ. Try it гэж шаацсан тий. Оролдоод үзсэн тий. Тэгээ оролдоод үздэг хөхгүй юу. Тэгээ хаяа үнэхээр гоё харагдтыг. Вау би ийм залуу байсан бол амар шах байсан юм. Тэгээ би яг чиний яг сая хэлснийг бол би ганц хоёр удаа бол бодож үзчихсэн. Би жоохон хэлхээсээ ичиж чинь. Гэтэ би нөгөө хамраа хугалж байсан бохоггүй юу. Баа ухтаа амар хугалж байсан. Тэгэл манай болохоор мөнгөндөө гороогоод миний хүүгийн хамар зүгээр байна гэж шагаад идчихсэн. Манай ээж болохоор Вьетнам шиг хамартай болсон тэгээд идчихсэн байхгүй юу. Тэгэл одоо яг тэгэл энэ дратаа ингээл найз хүнтэйгээ анх ингээл уулзч яхад тэ ийм хамартай байсан, ийм хамранд л дурлсан юм чинь тоодгүй. Гэтэ би амар эмзэг өгдөг байхгүй юу. Би өндөр хамартай байсан те. Тэгэл тулгаж хайхан баруун аймгийн те дүүшгийн хамартай байсан байхгүй юу те. Одоо ингээд айл аймгийн увс гэл үү. Удуун ингээд манайхан чи увсынхан гэж. Хамгийн хийлсэн, та хоёр хийлсэн. Би танаа фэнштэй. Усаа усуудаа. Би бүх эпизод чи. Өнөөдөр та хоёр аль нэг нэмэтэй юу яах та оруулж ирэхтэй. Юу яа. Нэг увсын ставаа гэж хэлсэн санагдаж байна. Усаа. Тэгээд нэг юм өндөр хамартай. Тэгэл манай ингээл аав айгуу гоё хамартай. Манай дүү ялангуяа амар гоё хамартай байхгүй юу? Тэгээ тийм хамттай биштэй би айгу готардаг байхгүй. Тэгэл ингээл хаяа ингээл яг тэр нэг фильтр мэлтрийг ингээл харахлаар ингээл миний хамар маяг засаа шатсан байдаг байхгүй. Тэгэхээр би яг ингээ гоё ингээ засцсан жижиг мишээ томруулаад гэж аахгүй. Тэгэхээр ингээ бараг л тэ юун дээр авчиад харуул нэг мессеж дээр очиод яг энүүгээр ингээ шаагадаг гэж тэгэхээр санагдтыг. Тэгэхээр тэр бол жоохон яг ингээ insecurity дээр тэ яг миний ингээ security ч юу юм дээ нөө монголоор яар гэж хэлснээс хойш тэр бистагийн сонсч байна уу бистагийн хичээж байна. Тийм юу штэ.
Юустэй. Тэрэн дээр яг ингээд нэг тоглолт юм ярьдгүй шалтгаан. Юустэй. Тийм эмзэг сэдвүүдээр ингээд яагаад гэдэм шээ. Тэгтээ тэгэд юу өсвөр насны хүүхдүүд л биш бол 21 гарсан хүмүүс ямар хэлээр ярина уу? Хүссэн хэлээр ярьж болно шүү дээ. Тэгээд угаасаа бид гурийн подкаст, бид гурийн платформтэй үнэхээр таалагдахгүй бол сонсохгүй ч болно бас. Тэгээ сонсоо гэж. Тэгээ зүгээр юу зүгээр Subscribe үзэгчтэй зүгээр ингээд цааш нь өглөгчээдэг шастай. Яг үнэхээр ойлгохгүй байх юм бол тэгээд өөртөө англи хэл сурч олно. Гэтэ бид гурав бол аль болох монголоор яриад аль болох монгол үгнүүдээ л ашиглах дуртай хүмүүс болохоор нэг тэр нэг тийм асуудал болохгүй гэж байна. Би зөрөж хамаар тавих юм уу гэж. Тийм зүгээр л өөрсдийнхоороо байх нь зөв шүү дээ. Өдөр тутамдаа та гурав яг ямар хэдэн тэр үгээрээ л яриад байх хэрэгтэй байхгүй. Эний чинь л negative Mongol инсэж хамгийн чухал үнцэн нэстэй тийм. Би бас өмнө нэг юм байхгүй тий. Тэр гөлгийн комментиг харснаас шүү дээ. Амар эмзэг болсон юм байна та. Монголоор ярихгүй болохгүй байсан. Би өмнө бас нэг юм подкаст хийдгээс аахгүй. Тэгээ тэр подкаст нь зүгээр юм архитектурын тухай одоо архитектурт холбоотой юм ярьж мэрдэг. Тэгээ тэрэн дээр бас хаяа нэг хэлбэрдээд англи үг ингээ хавчуулчихдаг байсан аахгүй. Тэгсэн чинь ингээл хүмүүс амар англи үг хэрэглээ мэрглээ монголоор ярмаар гэл амар тухайн үед ингээл амар эмзэглэж исэн. Чи өөрөө хийдэг байсан юм тэр подкастыг архитектурын талаар юм уу? Тэгээ онгор тахтай хэлсэн. Тэр 5 хүн сонсдог байсан юм шүү дээ гэж аахгүй. Хөөх үзэлттэй бас тий. Тэгээд тэрэн дээр тэгж эмзэглэж байгаа сүлд бодсон чи ингээл ер нь бол ингээл би бас ингээ тодорхой хэмжээнд ингээ хүмүүст ингээл уншсан ч юм уу ингээ мэдсэн юмнууд ингээ хуваалцмаар байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд ингээ мэдээлэл өгмөр байгаа шүү дээ. Тэнгүүд тэр мэдээллийг ингээд өгөхгүйд хүмүүст зориулаа хийж хахад тэр хүмүүс ингээ тэрийг хүлээж авч чадахгүй байх юм бол чи ингээ энэ мэдээллийг хүлээж авах төвшөнд ингээ юу байгаагүй байна. Одоо үүдээ хөгжөөгөө байна ч юм уу те. Энэ төвшөнд биш юм байна. Хэрвээ ингээ хүлээж авч чадахгүй байх юм бол чи өөрийгөө ингээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн нэг юм ойлголтыг бас төрүүлчихэл зүгээр юм байна гэж бодсон аахгүй. Тийм заавал тийм. Гэхдээ угаасаа л бид нар ингээ амар obvious ажил биш. Чи зөвхөн нэг хүн дээр явж байгаа тохиолдолд бол наа чинь бол яг болж байгаа. Тийм. Тэгэл бүтэн улсын хэмжээнд юм хийгээгүй те. Тэгэл тодорхой хэмжээнд тэгэл наад захын л үг хэрэгжилж байгаа шүү дээ. Наад захын л юм ярьж байгаа шүү дээ. Бид нар яг өндөө бол те. Өдөр тутмын хэрэглэн дээр тэгэл ийм хүмүүстийг ядаж ингээ мэдчих юм бол өөрт чинь л хэрэгтэй шүү дээ. Яг хоо тэр монголоор яар гэсэн тэр өста англи хэл сур заяо. Глэм чанд хэрэгтэй. Тэгвэл тэрнээс гадна зүгээр би бас яг ойрд нөгөө нэг англи үгнүүд тавьчулж ярьдагтаа бас жоох эмзэглээд байгаа байхгүй. Тэр өстагийн хэлсэн хэлийг хамаагүй л те. Тэгвэл яг хоо зүгээр ягаад эмзэглэдэг вэ гэхээр би бас нэг хэд хэдэн ингээ хүмүүстэй ингээ уулзж яхад амар гой монголоор ярьдаг те. Айгу ингээл үг хэлхийн тэр нэг сонголтууд нь айгу зөв монголоор айгу гоё хэлдэг те. Тим хүмүүс тэгээд англиараа бас адилхан төвшөнд ярьдаг те. Амар сайн артиклэд тим хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг бодглохлоор би зүгээр ингээд монгол хэлнийхээ хэрэглээг илүү сайжруулах хэрэгтэй болов гэж ер нь бол дотроо эмзэглэж боддtiin. Гэтэ монголоор англи үг хавчуулж ярьж байгаа нь нөгөө нэг сошиал медиа дээр хүмүүс шаадаг шиг хэлбэртэж биш. Тийм шүү дээ. Тэ зүгээр л ингэж ярьдээ юм стаа. Тийм ингээд яриад сурцсан. Стачин. Тэрнээс угаасаа тэрийг мэдж байгаа юм шиг харин тийм. Яг хэлбэртдэг хүмүүс байгаа тий. Одоо тий согтуудаа амар хэл. Oh my god гэж. Ялангуяа уука гэж аахгүй. Sorry. I don't like уука. Before so straight. Voice chant татамаар л гэжтэй. Shut up bitch. Yeah. Voice chant татамаар л oh my god. So cute. Тэд нэртэй л очиж тэрийг хэлцээ юу бистам. Тэр ойлын тэгээ хэдүүлгийнхэн тэр юун дээр коммент хэлсэн тэр өстө бол voice сэтгэл өстө байгаа гэж. Нэг 14-тэй има хүүхдүүдийн групп жилээ нэг тийм группээс ахгүй. Тэгээ тэн дээр ингээд гүйлгээд бах юмнууд олж аваад нэг юм пост харсан гэсэн чинь грэн ороход ми дуртай ваа гэвэл хүүч ми нүлэмсийг нөө анзаарна. Ийм пост эсэ. Хэдүүлээ ингэж сонсогдож байгаа юм байна. Тэрс. Вай вэ. Вай вэ. Today Монголд вай вэ. Today Монгол. Хамгийн дургуул. Гэтэ дургуй юмнуудаа ингээд шоолч хэлсээр аваад өөрөө сүултээ хэрэгэлдэг болчтой юм лээ. Би ингээд бро гэдэг хүмүүс дургуй байснаа сүултээ ингээд хүмүүсийг бро гэдэг болцоо лээ. Өнөөдөр бистаа чи хамаа агшижлээ. Хамаа чи гоё штэ. Гоё штэ хамаа. Би одоо өрнөхтэй харьцахтаа дандаа хамаа гэж харсан. Юу лээ хамынхаа хайрыг үзүүлээч үлээ. Хамын хайрыг харуул хамаа. Тэг
Тийм бро гэдэг дургүй байсан. Тэгснэ бро. Чи амар бро Бросон. Харин тийм. Би ихтэй дургүй. Найзлмаар байгаа хүн өөдөөс бро гэдэг тахлаа тэгэл заац. Яана. Shit. Би бүр яг ч тийм аа. Бро. Тийм байлээ. Бро. Йоо бро. Нэг My брода гэдэг хүнтэй амар харьцаж байгаа одоо. Тэгээс өөдөөс нь брода гэж шаа. Тэгээд үгүй чи бро л гэж хэлсэн. Яг тийм эсэхгүй. Эхлээ би бров гэдэг үсэ байхгүй. Бров гэдэг байж байгаа. Браф ч гоё шүү дээ. Тийм бров гэдэг байж байгаа. Тэгсэн чинь бро болцсон. Тэгээ бро болж байгаад одоо брода болох гэдэг. Тэгэхээр ер нь бро дээр л гацээ дөө. Тийм тэгэл би тэгээд бодсон тэгээд юмнууд аим шүүмжлэлтэй ханддаг байж байгаа. Яа за хинд юу н яагаад өөртөө ийм ядаргаатай юмнууд цуглуулад байгаа тий. Тэгэл тэр хүн тгээс сурцсан юм биш үү? Окей. Тэгэл тэрүүгээр нь хүлээгээд авъя гэж боддог болсон. Гэхдээ Хүлийн зөвшөөрөлгөөс тахаш. юм шүмжлэлтэй хандах тэгээ байнга ямар нэг юмнаас асуулт асуухыг хүний хамгийн гоё зан чанар юм шиг тийм шүү дээ. Нэг юм сониуч байдал хүний хамгийн секси зан ер нь тэгээ хүмүүсийг хүн төрөлхтний хөгжүүлсэн хамгийн чухал юм надад сониуч зан юм шиг санагдав. Ингээд байнга яагаад гэж асуудаг те яагаад ингэсэн яагаад тэрийг ингээд тухайн хэмжээгээр тайлбарлах гэж үздэг те өмнө нь бол ингээд шашин шүтлэг бурхнаар ингээд тайлбарладаг байсан бол одоо орчин үед бол ингээд бүгдийн нөгөө нэг шинжлэх ухааны аргаар тайлбарладаг болсон тий. Тэгээ тэнгуут зөвөр ингээд сониуч байдал юмыг шүүмжилдэг яагаад тий яг тэр зан чанар хүний хүн болгодог бас хамгийн чухал зүйлүүдийн нэг юм шиг санагдав шүү. Миний хувьд. Тийм тэгээ жишээ нь би саяхныг хүртэл яагаад ингээд дөрвөн үлрэл солигддог ерөөсөө мэддэггүй байсан шүү. Тэгээ судал. Тий. 10 жилдээ За яагаад за чи хэлдэ яагаад дөрөв боллоо. Тий. Дэлхийн хэрэгж байгаа нар хөдөлж байгаа. Дарнаас солдож байгаа. За that's basic. Агарын солилцоо өөр төвшөнд явагдаж байгаа солилцоо биш даралт. Одоо ингээд ихэнх хүмүүсийн за нарнаас дэлхийн нарнаас жоохон холдсон шүү дээ тий. За. Жоохон холдохлоор яг тэр агарын одоо тэр урсгал өөрчлөгд мэдгүй бид таа. Тэнгүүд Тэгвэл ягаад Монгол зүүн болж хахад Австрали үйл болж байгаа. Тэнгүүд ингээ хүмүүс ерөнхийдөө ингээд мэддэггүй байсан байгаа байхгүй юу? Би ч мэддэггүй байсан. Тэгээ сайхан ингээл гайхаад нэр ягаад дөрвөлөл солигдоод байт юм бол ингээ үдсэн чинь ихэнх хүмүүсийн ойлголт нь болохоор ингээд дэлхийн нарнаас холдонгууд өвөл болоод ойртонгууд 100 болдог гэж хэлдэг шүү дээ тий. Яг хөө ингээ дэлхийн ингээ нарнаас холдоод ингээ тойрч иргэдэг. Гэхдээ тэр нь болохоор ингээ улиралд ингээд нөлөөлөх хэмжээний хүчин зүйл биш гэж байгаа байхгүй юу? Бараг л ийм circular хэлбэртэй тойрдог. Тэнгүүд улирал солигдох болсон үндсэн шалтгаан нь юу вэ гэхээр дэлхийн нөгөө нэг юм хазгаа штэ тий. Хазгаа байгаад ингээд тойронгууд нөгөө нэг одоо энэ хазгаа нь ингээд эсрэг тийшээ харна штэ тий. Тэнгүүд дэлхийн нөгөө гадар дээр тусч байгаа. Дэлхий чи хавтгай юм багш аахгүй. Хазгаа гэдэг нь юу яриад байгаа бэ? Стаа маань хазгаа чи. Тэглгээр юм хазгаа байхгүй дэлхий. Үгүй дэлхий хавтгай. Тэнглэгээрээ дээд доод тэнглэг X юу тэнгүүд одоо ингээд ийм хазгаа байлахад эндээс ирж байгаа нарны тусгал ингээд өөр байж тээ тийм үү? Одоо нөгөө англиар яар гэдэг пистан ойлгохгүй наадах чинь 45 градус гэж бодно шүү дээ тий. Тэгэнгүүт тэрэн дээр ингээд нөгөө дэлхийн гадраг нарыг ингээд нарнаас авч байгаа эрчим хүчийг ингээд өөртөө ингээд шингээх чадвар нь өндөр байд юм байна л да. Тэнгүүд 100 болон заяа. Тэнгүүд нөгөө нэг тэнглэг нь одоо ингээд эргээд тэнгүүд тэнглэг нь ингээд эсэргээр болж эхэлнэ шүү дээ тий. Хазгаан солигдохлоо хийгдэм шүү. Тэнгүүд нарны тусгал нь ингээд багасаад ирэнгүүт дэлхийн нөгөө нэг гадраг нарны гэрлийг ойлгох чадвар нь их болоод ингээд хүүтэрч эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор shut the fuck up. Тийм болохоор заяа. Яах гээд байгаа юм бэ? Энийг бити бариад таа. Тийм болохоор одоо юу гэдэг Монголд ингээд өвөл болж хахад Австрали 100 болж идэх ч юм уу те. Ягаад гэвэл нөгөө нэг юуныхаа эсрэг тал Эквадорынхаа хоёр өөр талд болохоор улирал нь ингээд эсэргээрээ солбож явдаг. Ер нь бол Эквадорын доор болж байгаа улсууд улирал нь эсэргээрээ байдаг шүү. Би зүгээр л нэг нартай ойрхон хоол болох юм болов гэж боддог байсан байхгүй. Тэгээ сүүл зүгээр хүмүүс тэгж боддог. Тийм нэг юм зүгээр л нэг бичлэг үзчихсэн чинь хэрвээ ингээд дэлхийн нөгөө нэг хойд өмнөд мөсөн төлөвний соронзон одоо долгион ингээд юу ячвал асуудалтай болчихвол яах вэ? Тэгшэрчүүл яах вэ гэх нэг тийм ярьсан байхгүй. Тэгсэн чинь ингээд зөндөө олон асуудалтай болно. Сайн соронзон орны асуудал болно. Тэрнээс гадна
ерөөсөө нөө юу солигдохоо болно гэдгсэн бохоггүй. Цагаагаар тэ дөрөв үлрээс бол бид ихлэр нь fuck гэж бодсноо. Нэг их цаашаа сонирч зангаараа ухаагүй юм. Тийм. За баярлалаа өрнөхөө энийг л яриад байгаа штэ манай negative Mongolian цааш. Гэтэ чи саяхныг хүртэл яаж iPad-н тэр Pinterest-ээс зураг сэвэлдгийг мэдгүй явчихсан үстэй. Би скриншот хийж авдаг байсан шахах. Тэгж би гайхаад чи яхаа скриншот хийгээд байсан чи энэ чинь ингээд сэвэлж болтгүй ингэчүүл амар үт юм байдаг. Нэр гиснээс юу Тэгээ хамгийн амар Pinterest миний хамгийн их хэрэгэлдэг юмнуудын нэг нь. Pinterest хэрэгэлдэг ингэдүүд чи Behance дээр юутай юу? Аккаунттай юу? Pinterest амар лаг штэ. Algorithm дээр суурилсан болохоор бүх харахыг хүсэж байгаа. Тэгэхээр Behance гэдэг өрсөлдөх шаардлага байхгүй. Шал өөр хоёр програм шүү дээ. Behance чинь зүгээр л өөрийн портфолио платформ дисплей хийдэг, follow хийж байгаа үнийг юм харуулдаг. Гэтэ тэнцэнээс ID бол аавна шүү дээ. Аавн тийм. За sorry. Өрнөх гинэ чи юм блэ минь. Инкулээ юу гинэ? Манай ягчсан марчлаа. Биш Улла. Яаж бишүүрсэн нусаад гэж ярьж байгаа юм. Тэгээ social media хөгжөөд тэгээд ламнар хүртэл social media-д орсон. Тэгээд social-оор бүр ингээд талон бичүүлээд номоо уншуулдаг байгаа. Вау. Тэр юу гэж бодож байна? Ямар ч банкны салбараас илүү баг илүү advanced ажил шүү дээ. Харин тийм ээ тий. Та нар гэр орондоо лам авчирч ирсэн үү? Яа. Авчирсан шүү дээ. Авчирсан. Би бол өөрөө авчирахгүй аав ээж авчирна. Тэгээд ингээд номлоолсон. Тий. Ад зоолч манай ээж. Итгэл үнэмшилтэй болвол юм ярихгүй л дээ. Гэтэ ном уншуулаад лам өдр залаад одоо ингээд чинь манах гал тагтдаг байхгүй юу? Тэгэл одоо юу гэдэг ингээл тэр гал тагч байгаа процесс эдэр чи ер нь бол ингээл гоё штэ тий хүн ингээл эргээр нөлөөлж байгаа штэ. Одоо амар гоё санагдсан. Супер штэ. Одоо нөгөө нэг юм мухар сүсэг гэхээсээ илүү яг нөгөө нэг процесс нь амар гоё байгаа байхгүй тий ингээл хүнд ингээл сэтгэлийн сэргээгээ ч юм уу эсвэл ингээл гэрэн гоё үнэртэй болгодог ч юм уу тий. Яг үндэ тэр чинь ингээл мухар сүсэг гэхээс илүү цаагаараа зүгээр ингээд тэр нөгөө нэг процесс ингээд болж байгаа үйл явдал нь хүнд өөрт нь нөлөөлөд байгаа нэг тийм байгаа байхгүй тий. Тэгэл яг хаа би сашин бол зайлшгүй байх ёстой юм гэж боддог байхгүй юу? Тийм. Гэхдээ тэр нь заавал мухар сүсэг гэхээсээ илүү зүгээр ингээ хүмүүст ингээ сэтгэлийн бас ингээ дэм өгöd байгаа шүү дээ тий. Эсвэл өөрөөр ярих юм бол одоо ингээ нийгмийг тодорхой хэмжээнд ингээ залж чиглүүлэхэд одоо шашин гэдэг зүйл ингээ хамгийн амархан түүл байгаа байхгүй юу? Одоо ингээ массыг удирдахад одоо жишээ нь юу гэдэг ингээл Америкийн ерөнхийлөгчнөр Барак Обама ч юм уу эсвэл өөр ингээл бусад улсуудын ерөнхийлөгчнөр ингээл бүгдээ Кристиантэй ингээл шашин машин шүтдэг. Гэтэ ингээл харангуй тэр хүмүүс ингээл амар боловсралтай мундаг хүмүүс хизээш ингээл шашинд итгэхээргүй хүмүүс байгаа мөртлөө тэд нар зүгээр нийгэмд ингэж шашинд ингэж итгэж байгаа юм шиг харагддаг. Аха. Тий. Тэгээд тэр харагдсанараа болохоор ингээд одоо юу гэдэг нийгмийн бүх хүмүүсийг угаасаа чи 100% educate хийж чадахгүй те тэр хүмүүсийг зөв чиглэж чадахгүй юм чинь тэр хүмүүстэй ойрхон юмтай ингээ харьцаа тэр хүмүүс итгэл үнэмшилтэй ингээ харьцах нь илүү амархан байгаа байхгүй. Яг гоо би бол энэ дээр ингэж боддог заяа. Францын нэг амар алдартай философч зохиолч нэг нөхөр байдаг байхгүй юу? Voltaire гэдэг нөхөр заяа. Voltaire заяа. Тэр гай болохоор яг тэр нөгөө нэг юуны үед гэгэрлийн үед байсан хүн байхгүй юу? Гэгэрлийн үе гэдэг нь яг 1700-аад оны үе. 1700-аад оны үе. Сэргэн мандалтын үе. Сэргэн мандалтын үеийн дараа гэгэрлийн үед гэж гарч ирсэн байхгүй юу? Тэгээ гэгэрлийн үеэс ер нь хаашаа ихэнх нөгөө нэг хувьсгалууд гарсан. Францын хувьсгал, Америкийн хувьсгал гээл те. Тэгэхээр яг тэр нөгөө нэг дэлхийн ингээл ихэнх улсууд ардчилсан нийгэм рүү шилжихэд хамгийн их нөлөө болсон тэр цаг үеийн гэгэрлийн үе ихгүй юу. Яг нь Европын үед хувьд л та. Барууны соёлын үед. Тэгээ бид нар ер нь бол ялагдаа шаацсан шүү дээ. Барууны соёлоор явж байгаа. Тэгэхээр тэр стакууд гэгэрлийн яг одоо тэр үеийн ачаар тэр хүмүүсийн ингээд ачаар ер нь бол ингээд бодол санаа тэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үеэс анх ер нь бол шашин гэдэг юмыг жоохон эсэргүүцэж эхэлсэн. Ер нь бол. Тэгэхээр чи сая Америкийн ер нь ерөнхийлөгчнөр Кристиан шинтэй гэж хэлсэн чинь тодорхой хэмжээнд бол буруу. Яагаад буруу вэ гэхээр Америкийг анх үүсгэн байгуулсан тэр нэг founding fathers гэж байдаг шүү дээ. Яг тэр Thomas Jefferson, fucking George Washington тэгээд нэг Benjamin Franklin өөр нэг хэд хэдэн факрууд байгаа шүү дээ. Тэдний ихэнх нь ер нь бол шүтдэг байсан. Шашингүй. Зарим нь болохоор бурхан байдаг гэж боддог. Гэхдээ бурхан ертөнцийг бүтээгээд тэгээд зүгээр хайцсан гэж боддог ч юм уу. Амар сонин тийм үзэлтэй хүмүүс. Тэгэнгუთ тэр Voltaire гэх тэр нөхрийн зүгээр зохиолууд нь амар гоё. Хэрвээ та нар монгол хэл дээр ч гэсэн орчуулагдсан зарим зохиолууд байгаа. Candide гэдэг нэг уншаараа тэр амар хөөрхөн шүлгэлцэн амар fun and funny.
Тэгээд тэр кандид юу гэж бичсэн бэ гэхээр амар алдартай quote байдаг байхгүй юу? Тэр нь болохоор ингээд хамгийн сүүлчийн хааны хүзүүг хоолойг хамгийн сүүлчийн хамбламын ингээд гидсээр нь те боож алсан цагт хүн төрлөختөн ер нь бол эрхчлөлттэй болно гэж бичсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг зөв би ингээд тэрийг бодглохлоор тэр надад бас айгүйх үнэн санагддаг байхгүй юу? Яг ингээд шашин гэдэг юм чинь it's a fucking lie те. Зүгээр л ингээд амар ийм суур ийм нэг хитэн одоо те нэг ийм нэг зөв буруу заасан нэг тийм ёс суртахууны юмнуудтай те. Тэгснэ тэрнээс цаашаа ингээд бүх юмуд худлаа юм санагдаад байхгүй. Манлаа надруу муухай харагдана. Гэхдээ дараа хэдүүлээ яг шашны талаар нэг гоё анги хийсэн дээр их надад санагдлаа. Гэхдээ галын тахилга дээр үргэлжлүүлээ ярихад надад амар гоё санагдсан. Гоё. Би өөрөө тийм бөөм мөргөл зөргөлийн юмд яг уу сонирхдаг байхгүй юу? Бүр амар итгэхгүй те. Тэгээд бөө бол би байдаг гэхдээ одоо нэг байгаад байгаа бөөнөр бол жинхэнэ бөөнөр бол биш байх. Гэхдээ ер нь бол яг тийм нэг байгаль далтын хүч гэдэг юм бол байдаг би итгэдэг байхгүй юу? За тэгээд яг хөө зүгээр ингээл хоёр талын ээж аав нар ингээл танаа гэрч галын тахилга шаанаа гэл тэгэхгүй. Тэгэхээр нь юу юм бэ? Хоёр за whatever fuck it let's do it гэл тэгэхгүй. Тэгсэн чи тэрнээс өмнө болохоор ингээл яг ээж аав нар ингээл орж ирэхдээ танах нэг л хүүтэн байна гэдэгс аахгүй. Тэгэл хөшиг авч тавилаа, засвар хилэглээ. Танах нэг л хүүтэн байна гэл яг нэг тэгэл яддаг байсан те. Ерөөс нэг тийм гоё мэдрэмж төрөхгүй байна гэл ээж аав нар тэгэл гэдэгс аахгүй. Тэгэл галын тахилга хийлэглээ. Галын тахилга хийлгэсэн чинь fucking паднуусан дээр ингээл галмал асааж усаагаал гэр дотор аив шаасч старцмарч шааж байгаа. Арх барих асгаал нөгөө голомтыг чинь сэргээж байгаа. Тэгэл ингээл амар гой санагдсан байхгүй. Тэгээд танаа тийм бөхчин болцсон юм шүү дээ. Тэр ламнарынх нь тэр нөгөө нэг уншиж байгаа ном сонирн байгаагүй л те. Надад тэр гал нь л их гоё байсан гэж. Би өөр гал амар дуртай. Гал хасах дуртай, гал харах дуртай. Чи тэрийг бас зөв өөрөө мэдлгүй тэрийг гоё гэж мэдрээд байсан тийм. Тэгэл хоо гэлээ. Архимаар цацдаг гэл те нөгөө тоогооч нар шиг шагаал. Тэгэл би ренэж нэг л индра намайг хүч тэнэг юм болооч гэл. Тэгэл тэрнээс хойшоо яг бит хоёр угаасаа л гэртээ дуртай, гэртээ хайртай юм чинь нэг өөрчлөлт байгаагүй. Гэтэ аав ээж нар орж ирэхлээр нэг л хаппи болцсон те. Танах нэг л гоё хатах юм гээл те. Ямар ч өөрчлөлт нэг ч юм нэмж аваагүй те. Тэгэхээр ер нь бол яг тэр захим ланнар гэж ярьсан дээр бас хэдийгээр fucking интернетээр те cyber ертөнцөөр ингээд мань дамжуулж байгаа те захим ертөнцөөр мань ингээд маний үгс дамжуулж байгаа хэдийгээр надаа амар fucking тэнэг санагдж байгаа ч гэсэн хүмүүст бол нөлөөтэй л байдаг. Тий нөгөө итгэж байгаа хүмүүст нь за ингээд миний номыг уншчихин да гэдэг утгаараа гоё гэж магадгүй. Тэгээд тэрэн дээр тоглолт надад бол хийж байгаа юм санагдаж байгаа байхгүй. Би бас өөрөө ийм одоо бөөм өргөл ч юм уу эсвэл бясалгал ч юм уу тиймэрхүү юм судлах дуртай байхгүй юу. Тэгэхээр альва зүйлд хүн зүгээр нэг юу гэх юм мөнгөө төлчөө за окей тэнцээ миний нэр орцсон байгаа гэж бодож сэтгэл нь нэг тайвшиж байгаа тэр момент байгаа шүү дээ. Тэр момент чинь айгүй жоохон байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр үйлчлэх хугацаа ч амар жоохон байх магадлал өндөр байхгүй юу. Тэгэхээр хүн одоо юу гэх юм одоо ламнар одоо ном уншиж байгаа шүү дээ. Бид тэдрийг ойлгохгүй байгаа ч гэсэн те хүн тэнцээ залбираа сууж байхдаа бясалгал хийж байгаа байхгүй давхар. Тэгэхээр бодол нь одоо юу гэх юм тэр хүн цаг уншлаа гэхэд илүү одоо зүгээр нэрээ өгснөөс те 1 секундэд өвж байгаа шүү дээ. Ер нь бол те тэрнээс илүү одоо үр дүнтэй юм шиг л надад санагддээ. Тийм. Ялчгүй бизнес хийгээд байгаа юм л да тий. Тэр бол ялчгүй надад бизнес. Шашин чинь нугасаа нөгөө нэг хамгийн ашигтай бизнес гэж бас явдаг штэ тий. Одоо нөгөө ямар татвар матвар төлдөг. Тий, ямар сайндаа эдийн засгийн форум дээр тэр лам сая юу хийж байгаа тий. Тэгээд нөгөө нэг Озарки кино дээ штэ. Эдийн засагт Монголын эдийн засаг темрийн сан тавилж байгаа штэ. Юу илээ? Улсаас гарч байгаа төсвийн хэдэн хувийн нэлээ? Сүм хийд одоо тий шарын шашинд зарцуулна. Тэр бол яг богдуул дээр нэг угаалт. Богдуул дээр нэг шинэ хөшөө байна гэдэг байгаа шүү дээ. Ямар бохны ч зайлаа. Барид эхэлсэн байл ш газар мазрын тэгшлээд бүрлаад. Яг би тийм нөгөө хөшөө барих ч юм уу тэрэн дээр бол нэг бас яадгүй маа. Одоо шүүмжлэлт бол ханддаггүй. Тэр чинь нэг сүсэг бишрэлийн юм явж байгаа учраас тий за. Би тэрийг хөшөө баримаар бол гоё шах хэрэгтэй гэж боддог. Монголд байгаа ийм бурхан морхны хөшөөнүүд яг гандан дотор байдаг тэр амар том тэр чи юу гэдэг жанраас өглөө. Christian boy trap жанраас. Би мэддгүй шээс. Гэтэ одоо тэр нөгөө хөшөө барих том сүм дугуун барих гэдэг чинь нөгөө шашиныхаа ингээд сүвтэй юм өөрөөс нь агуу зүйл гэдгийг одоо мэдүүлэхийн тулд жижиг байгаа шүү дээ тий. Хүн бол жижигхэн шүүгээ тий. Хэрвээ тийм мэдрэмж дутаад байвал зүгээр fucking ууланд явал та тий.
хакинг хийгээд өргөж жижиг нэг мэтрэл. Тэгээд тийм гүйцэтгэл сайтай хийж чадахгүй бол шагаад хэрэггүй юм санагдах байхгүй. Одоо ингээд харах юм бол та нар сүүлд нэг гандангийн хажууд нэг mega fucking church ихтлгүүр шиг том church гэнэ fucking хийд баригдсныг харсан уу? Амар бетон, юм бетон. Бетон тэгснэ юм хятад юм нөгөө нэг фасадынгийн нөгөө юмнуудыг ингээд гадна ингээд шатсан заяа. Тэр бол амар мохоо байхгүй. Тэгснэ ингээд дээвэр мэвэр нь ингээд ямар ч нөгөө нэг дээр үеийн юм нэг сүм хийдийн барилга те Монгол гэр хүртэл ингээд нэг юм уур ухаан шингэсэн байдаг шүү дээ те. Тэгээ тийм юусоо байхгүй. Нэг ч юм шавар юм дээвэр пилта ч юм уу те модсод тийм байхгүй. Гадна хашаагүй тэр бол зүгээр fucking mega хийд заяа. Би тэр mega хийд гэж дуудах амар төртэй. Мангар том. Саарал алт малтан заяа. Тэр ингээд айгүй нэг тийм муухай юу гэдэг вэ? Хятад барилгын материалуудыг ингээд эвлүүлээд ер нь бол сүм хит хийцэн. Амар хиймэл. Ямар ч нэг уур ухаан ерөөсөө ороогүй те. Тэгэхээр одоо яг тэрийг яг ингээд хараад яг юуг санагдсан бэ гэхээр хэрвээ тим юм шаахж байгаа бол яг миний ингээд сүсэг бишрэл ерөөсөө төрөхгүй байгаа байхгүй юу? Та нарын татврын мөнгө чинь тийш явж байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэнгүүт одоо энэ хүмүүс яг бид нар энтрийг амар сүхэж ярьж ийн л та тэгээ залуучууд болохоор тэнгүүт бидрээс өмнөх үеийнхэн одоо манай аав ээжээс өмнөх эмээ үеийн хүмүүс зүгээр яг юм юугаар юм сүргээрээ ингэж нөгөө нэг явдаг уу? Явдаг. Одоо яг энэ шашин гэдэг чинь тий юуг түгээх ёстой юм тий юу хүнд ойлгох ёстой юм гэдгийг юусэн юм ухаж ойлгохгүй юм хийс ур заавгүй ном уншуулж болно гэж ойлгоо. Тэрэн дээр лам нар аягүй тоглолт хийж байгаа. Тэнгүүд лам нарын одоо энэ шарын шашин Монголд амар дэлгэрсэн маа штэ. Ийгөө бүр амар өндөр байгаа байхгүй. Одоо наад чи юун дээр гарч ирж байгаа хүлээ тэр байрлал байхгүй. Харин. Яа. Харин тийм те the fucking balls. Тэнгүүд одоо түрүүний хэлсэн шиг юмд асуулт тавих хэрэгтэй гэж байна штэ. Шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс залуучууд бол тийм л байх хэвээр яг иймэрхүү сэдвүүд. Буддын шин чинь тэгэл философи шүү дээ. Ер нь бол те философи түгээх хэвээр зүгээр урдаа суулгах хэснаа зүгээр ном уншиж юм дахиж шүтгэс илүү нөгөө нэг амьдралын хэм маяг тийм сургаал айлтах хэрэгтэй байхгүй юу? Догма тэр илүү гоё те. Тэгээд тийм бол эн чинь үн цэнэ гаргаад магадгүй бид нар бүгдээрээ тэр буддаг бүр амар ингээд шүтэх магадлал өндөр шүү дээ. Тэр чинь дарма гэдэг байх шүү. Би материалог байгаад байхгүй тэрнийхээ эсрэг. Тэгээ тэнгуут нөгөө нэг даоизм чинь яг нөгөө нэг бас юм буддын нэг урсгал мөртлөө шал өөр гэдэг шүү дээ. Одоо чинь даоизм чинь юу шүү? Хятадын баг бөөмөргөл. Тийм хятадын уламжлалт бороход байхгүй юу? Зен буддизм. Зен буддизм болохоор яг нөгөө нэг юуны Хятадаас дамжаад Солонгос, Япон руу орсон арай өөр төрлийн. Тэр нь илүү философи. Тэгвэл даоизм. Тийм. Даоизм чинь яг адилхан тэр нэг хятадын уламжлалт бурхан юу бохгүй юу. Гэтэ яг ингээд тэдний ингээд харангууд холилдсон л байгаа л да. Тийм буддизмтай холилдсон уусаа яг нийцсэн. Тийм. Тэгээд одоо нэг уусаа дотроо амар олон төрөл аа л да. Одоо чинь хүнд өөх ёстой ч юм уу те сквал өөртөө юм хуримтлуулаад байхгүй ийм энгийн амьдрал гэдэг ч юм уу те илүү зүйлгүй баланстай энгийн амьдрал гэдэг ч юм уу те тэгээд тэг ингээд эд баялаг өөртөө хураагаад байхгүй те Шангрилагийн 2 давхурт CD гээд лакшери нөгөө торгоны дэлгүүр нээхгүй те тийм тэр лам нийцсэн байхгүй те fucking Шангрилаад ч хамгийн материалог бос вэ гэдэг шашин хамгийн материалыг юм ингээд материалыг бос бай гэдэг лам нь ингээ өөрөө дэлгүүр нэгэ шатсан. Солиотой юм амар үдээж байгаа шиг тийм байна. Тэгэхээр яг юм юунасаа өөрсдийнхөө хэлж байгаа юмнаас зөрчөөд зөрөөд байгаа учраас ихтгэл үнэмшил энд төрөхгүй байна. Гэхдээ за хідүүлэнд нь төрөхгүй байгаа яагаад гэвэл ингээд сониуч гэж ярьлаа шүү дээ. Хүмүүс шүтэл байгаа байхгүй хамгийн амар юм лам авчраалгаа гэртээ залаалгаа нөгөө бистакууд нь бас ийм хүмүүс байдаг уусаа насаараа амар юм хэцүү амьдралтай ингээл амьдраад байгаа мөртлөө ном уншуулаад мөнгө хөөлөдөг. Тэгэл тэгсэн мөртлөө яг ингээд амьдралаа сайжруулъя гэж боддоор хийсэн юм баг байхгүй те. За ингээл ном уншуулчлаа заяага даатгуулчлаа болчлоо гэж тэгтээ өчөөл унтчихийдэг те. Тэр надад юу л да. Яг надад нэг юм итгэж явмаар нэг юм мохор сүзэг гэх юм нэг юм байдаг хгүй юу. Тэр нь болохоор бурхан хэрвээ байдаг бол одоо ингэ чи өөрийнхөө бурхан те. Одоо ингэ чи бурханаас аврал хүсэж байгаа юм бол өөрөөсөө аврал хүсээд өөрөө тэрнийхэн төлөө ингэ ямар нэг юм хийж явах юм бол үр дүнтэй амьдрал чинь өөрчлөлт орно гэж итгэж явахад амар
дуртай байхгүй. Би бол бурхан чи бол өөрөө бурхан гэдэгт бол итгэдэг. Гэтэ чиний саяны хэлсэн юм тийч санал нийллээ. Өөрөөсөө аврал ирчээд. Тэгээд болохгүй бол сүм хийжээс авралаа үсгэж юу. Жил болгоо ингээл гандаа ороод ном уншууллаа гэдэг амьдрал нь сайжирч байгаа юм байхгүй бол яагаад миний амьдрал сайжрахгүй вэ те би номоо уншуулсан шүү дээ асуултаа асуух хэмжээний хүн болж төлөвшөх хэрэгтэй байхгүй те техник гэдэг байхгүй. Тэгтээ тэгхгүй ингээд хүүхдүүд шиг санагдаад байхгүй ингээд ийм те тэр бас яг нөгөө нэг сэтгхүү тэгээ баян ядуугийн ялгаа тэг гарч ирж байгаа л хүн ядуу байх тусмаа бүрл ингээ хүүхчиг нэг юм хогийн сэтгүүтэй гинэн цайлган те алсын хараагүй болж сэтгэж байгаа гэсэн үг шүү дээ те тэгээд бүгдээ хүүхчиг байгаа таахгүй нэг юмд одоо ном уншуулад яг ингээ аав ээжээсээ юм гоо аав ээж нь өмнөөс нь бүгдийг бүтээгээд өгчин гэдэгтэй адилхан би ном уншуулсан хиймрэн сангаа тавилсан хиймрэн сан миний багашийн ажил амьдралыг ингээд залгуулад гой болгоод өгч миний өмнөөс гой болгоод өгч гэдэг. Амьдралаа өөрийнхөө гарт аваагүй байх гэсэн үг байхгүй тий. Нэг юм даатгаад бэлэнчлээд тий. Сууж ийн л гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө нэг юу байгаа шүү дээ. Сайн нөгөө нэг ихч байсан шүү дээ. Хэдүүлээ өмнө ярьсан нөгөө нэг тий. 39-тэй ихч яг хүүхч жоох хүүхч шааж байгаа байхгүй тий. Над дээр ич халамжлаагүй тий. Дүүргээс надаа хорооноос юу ч хийхгүй нэг шаагаад байгаа тий. Тэгээ тэнгууд сая бас нэг видео үзлээ л дээ. Бас л адилхан гэр оролт амьдардаг ах байгаа байхгүй юу. Эхнэр нь хараа муутай. Ах болохоор ингээд хорт авдартай явж агаад идэгсэн баг 10 жил хорт авдартай эмчилгээ хийж агаад босч ирсэн. Тэгээд ийм намхан өрнөхөөс окей. Намхан баг ийм амар намхан хаахгүй юу. Тэгээд ингээд ажил олдохгүй байна гэд. Гэтэ ажил олдохгүй байна гэд зүгээр гэртээ ингээд хорооноос ирж бидний дэмжихгүй байна гэхий оронд мань уу ингээд лаад шил цуглуулад тушаагаад өдрийн 60000-аар ингээд хоол хүнсээ цуглуулаад амьдарч байгаа хгүй. Эхнэр нь болохоор хараа муутай ажилд орсон ч гэсэн сайн чадахгүй гэсэн мөртлөө гэр нь цэвэрхэн айгуу гоё гэр байгаа хгүй. Ядуу мөртлөө амар гоё гэртэй. Тэгээ тийм хүмүүс ингээд байж болоод байгаа хгүй. Тэгээ тэд нар болохоор тэр хүмүүс болохоор яг боломж нь байхгүй байгаа ч гэсэн хүүхд бол биш байгаа хгүй. Ихэнх ингээд ядуу хүмүүсийг Монголын их ядуу хүмүүсийг харахад бүгдээрээ хүүхчиг сэтгүүтэй ингээд bunch of fucking baby шаадаг уйлаа шаагаад те ингээд те уйлаад ингээд аав ээжээсээ юм ихж байгаа юм шиг төр засаг бидний дэмжихгүй байх шаагаад те хангалттай баг дэмжээд баг ингээд бүр л хүүхд болгоо шаагаад байхгүй бүр угчаа шаагаад албаар хүүхд болгоод угаасаа тийм байхад ашигтай сонгуул боллоо зайлуулны 20,000 төгрөг өглөө сонгуулаа өгөө шатчих واخгүй те тэр ихтэй бүр амар fucking өрөвдөлтөй байгаа шүү дээ те 20,000 төгрөг өгнө хөхгүй бол яаж өгөх юм бол бид нар сонгуулаа өгөх юм бол өгнө. Сонгуулаа өгөх юм бол та нарын гарт 20,000 төгрөг авчихгүй гэдэг ч юм уу. Тэгээ нэг өнөө маргааш ирээдүй бүх нөгөө нэг боломжуудаа нэг мөнгөөр зараад худалдаад тий. Бас тэгэл ингээ хүүхдэрэл байгаа байхгүй тий. Ингээд аав ээж нь төр засаг юм шиг хаач сандах хэрэгтэй юм тий. Амьдралаа ер нь бол хүн өөрийнхөө гартаа л авч иж гой сайхан амьдрал нөхөөс те дээр нөгөө хүүхчиг байж болохгүй байхгүй. Тий, инкулийн хэлжсэн нөгөө нэг арслан тайп тэгээ хон тайп гэлөө гэсэн. Чон төрөл хон төрлийн хүмүүс гэж ярьж байсан шүү дээ. Тэнгүүд бас ингээд манайхан альфа, сигма, бета тий, тэг манайхан бүгдээрээ юм хонь болсон юм шиг бас санагдаад байгаа байхгүй юу. Тэгснэ амар юм хүүхчиг, тэгснэ юм цайлган, бүр хитрхи цайлган. Тэгэл за ингээ болондоо ингээ явандаа болондоо гэл те. Тэгэл ном уншуулаад ингээл юм бүтэж мөтггүй болонгууд хизээдээ хийсэн үлийн үрээр ингээд байгаа юм бол доо гэл те. Тэр бүр амар утгагүй тавьста өмнөх насныхаа санахгүй байгаа үлийн үрийг одоо хүрчихдэг шээ. Тэгээ одоо наад чинь гүн гүзгийн нөгөө шашин руу орох юм бол судлаад гүн гүзэх юм бол ойлгох байхгүй. Зүгээр юуд судлаагүй нь тэгж хэлэнгүүд бүр ингээд өмнөх насныхаа үйл үрийг одоо жишээлбэл за хэрвээ төрхтөөл гимтэй төрсөн. Гэтэ бас христийн шашин ч тэгдэж шүү дээ. Born of sin. Тэмстэй манлаа гэж аахгүй. Тэ. Эмхтэй хүний альтерийн эвийн боцрыг бүх хүмүүс авч төрдөг. Тэр бол бас утгагүй шааж байгаа байхгүй гэснээ. Тэгээ одоо хэрвээ энэ логик ингээд яг ингээд зөв хэрвээ яг энэ ингээд зөв бодол болцоо юу. Одоо энэ шашин шүтлэгтэй хүмүүс нь сонсч ивэл хэрвээ за
За хамгийн муухай үнийг бод. Гитлер ч юм уу те. Чингис хаан ч бас нэлээд муухай гай штэ. За Гитлерийг бод хэлцээ. Гитлер ингээд нас барлаа. За тэгээд дахиад төрлөө. Дахиад нэг хүүхэд боллоо те. Тэгснээ өмнөх насныхаа бүх үүлийн үрийг ингээд дахиад төрөхдөө ингээд хөв хөөрхөн ингээд амар хөөрхөн беби байгаа шүү дээ тий. Амар хөөрхөн ингээд юм ялах хөөхтэй байгаа шүү дээ. Юу ч мэдэхгүй гин цайлган тий ингээд дэлхийн ертөнц шинээр мэдлсэн тэр хүүхэд бүх ингээд үүлийн үртэй төрнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр анхнаасаа л зовж амьдрна гэсэн үг байхгүй. Юу гэсэн үг энэ амар утгагүй байна шүү дээ. Тэгэл хилд орохдоо эрүүчүүдийг хараал идэж хилд орохгүй шүү дээ тий. Наадны чинь Тэгтээ энэ өөр сэдв бахаа. Энэ жоо халаа явчихсан. Түрүүний нөгөө нэг юу ярьсан шүү дээ. Энийг зөвхөн шашингийн сэдв боллоо. Гал мал ярьсан шүү дээ тий. Гал явахаар сэтгэл санаа сэргдэг мэгдэг гэдэг нэг ярьсан шүү дээ. Тэнгүү тэр чин бас сэтгэл юутай хүмүүсийн үүсэлтэй холбоотой. Гал шүү дээ. Тий. Тэнгүүт нөө одоо ингээл хэдэн сая жилийн өмнө хүмүүс ингээл гал харангууд нөгөө нэг сейф байдаг гэсэн тий. Нэгдүгээр уус ингээд бүх араатай амьтнаас бүгднээс ингэж хамгаалдаг байсан, тэдрийг үргээдэг байсан юм гал тухтай. Тэгэл тухтай байдаг байсан. Тэнгүүд ингээл тэр бүх юмнууд нэг хүний ингээд subconscious ингээд орчиж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг бид юусоо мэдгүй. Тэгэл гал мал дахиад ингээд гал тухамсар монголоор явж. Гээл дээ ингэж мөнгө явангууд аим гой санагдаж сэргээл дээ. Нэг тийм байгалийн тийм тэгээд одоо чилгээ байгаа. Одоо тэнгүүд одоо бидний гал нь одоо сошиал медиа юм, Instagram юм уу, Facebook юм уу, Facebook дээрх олон лайкууд юм уу, Instagram дээрх лайкууд, комментууд юм уу, DM-үүдийн тэ боо сааж байгаа үний DM юм уу, тэ бидний галчин бол сошиал медиа ер нь бол биш аахгүй тэ. Тэгээд ирээдүйн гал нь юу юм бэ гэсэн чи одоо ингээд одоо virtual insanity тэ нөгөө нэг artificial insanity галзуурал яваад байгаа шүү дээ. Хиймэл галзуурал одоо NFT юм уу, coin юм уу, VR юм уу, AR юм уу, чиний нэг юм захим хийсвэр орчиндох нөгөө нэг аватар юм уу те. Яг үндэ бодоод үзэнгүүт одоо сошиал орчин дээр жинхэнэ өөрийнхоороо байж чадахгүй байгаа хүн метаверс руу очиод өөрийнхоороо байж чадах уу, бүр л худлаа шаана өгөхөөс те. Тэгээд бидний гал яг одооны нийгэмд одоо 2020 Today Mongold агшаас те. Today Mongold 2022 онд тэгээд дэлхийд монголч хэлтгөө дэлхийд бидний гал нь юу юм бэ те. Бидний яг өөрийнхоороо байх нь юм уу, эсвэл энэ хийсвэр орчинд ямар нэгэн хүн байх гэж жүжиглэх юм уу те. Тэгээд хүн байгаад жүжигсээр байгаад тодорхой хэмжээнд чинь сэтгэл говталтайгаа хуримтлагцсан амар олон юм байгаа. Тэгээ бидний өөрөө жирийн амьдралтаа анзаарахгүй байгаа ингээд юм хуримтлагтай баг хуримтлагтай л нэг өдөр дэлбэрнэ шүү дээ тий. Тэгээ дэлбэрэлт бол аюу хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр чиний эгог тодорхой хэмжээгээр устгана. Дэлбэрснийхаа дараа тий эго чинь ингээд тодорхой хэмжээнд ингээд шаландаа буутсан байна. Тэгээд дэлбэрэлт бол шинэ юмны бас нэг эхлэл гэж байгаа байхгүй. Өөрийнхөө ирээдүйд бодох тийм. Одоо чинь Will Smith тайзан дээр Chris Rock-ыг алгадаад Оскараас 10 жил бандуулаад Оскараас 10 жил бандуулж ин гэдэг чинь ер нь бол 20 хэдэн жилдээ Will Smith кинон тоглохгүй ямар нэгэн өөрийнхөө орлогын их усрыг хаачж байгаа л гэсэн байхгүй. Тэгээд одооны Will Smith үнэхээр сэтгэл готролтой те. Тэр чинь уусаа их нэртэйгээ нөгөө нэг fucking open relationship гэж байгаа шүү дээ те. Open relationship болно гэж боддог бол мань үнд бол үнэхээр болоогүй юм те. Нэр нэг муухай харлаа мань үн тайзан дээр гараа тэр олон хүний дунд гэлтгүү тэр чинь нөгөө нэг шууд дамжуулагдж байгаа эффект шууд дамжуулагдж байгаа шүү дээ. Шууд цэцгэж байгаа. Тэгээ дэлхийд даяар хүмүүс үжиж байгаа. Тим юмд тоохгүйгээр тайзан дээр хүний гарч алгадаад тэ fucking гэдэг үг ягаад хашгираад тэ keep my wife's name out your fucking mouth тэгж хашгирч ингээд чинь мань хүн үнэхээр сэтгэл готролтой солиотой биш сэтгэл готролтой ямар нэгэн байдлаар үнэхээр стресстэй хүн явж байгаад яг тэр дэлбэрэх момент нь яг Оскарын тайзан дээр гарсан байгаа байхгүй одоо болохоор ингээд Will Smith магадгүй гэртээ өөрийгөө эргэцүүлж бодоод тэ эгон байхгүй болоод тэр чинь угаасаа од хүн угаасаа л мөнгөтэй баян болохоор угаасаа тодорхой хэмжээний бидний өдөр тутмын амьдралаас тасарч байгаа шүү дээ. Одоо болохоор ингээд илүү газардаад өөрийгөө эргэцүүлж бодоод их нэртэй байгаа нөгөө харилцаа эргэлзүүлж бодоод үнэхээр ингээд open relationship над хэрэгтэй мүү хэрэггүй мүү би юу гэдэг яана гэж бодох ингээд хугацаа маань гарч байгаа байхгүй. Тэгэхээр
ямар нэгэн тодорхой хэмжээний ингээд дэлбэрэлт бас биднэрт хэрэгтэй. Гэтэ заавал дэлбэрэлт үүсэхгүйгээр түрүүний миний ярьсан нэг фастинг, допамин фастинг ч юм уу те ингээд яагаад ингээд таагүй мэдрэмжүүдийн чинь юу төрүүлээд байна гэдгээд олж тодорхойлох нь бас айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол аль болох өөрийнхоороо л байгаад үнэхээр тэгээ заавал чи нэг хүнээс цэцэг аваад тэрийг сториодох хэрэгтэй юм уу? Нэг хүнээс гой бэлэг аваад том ч гэлтгүү жижиг ч гэлтгүү чамд үнэхээр сэтгэлч өрсөн бэлэг хүнээс аваад тэрийг заавал сторидоо тэр үний таглаад мессендээ амар урт сэтгэлдээ бичих хэрэгтэй юм уу те. Тэр чинь бол яг үүндээ надад бол тэр үний хинээс цэцэг авна уу? Тэр үнд ямар сэтгэл төрсөн байна уу? Ер нь бол хамаагүй шүү дээ тий. Тэгээд энэ дээр тэгээд тэнгуут дугааж. Тэгээд яг ингээд тасалчингууд маань мартааш ажтай юм аа. Яг ингээд аймгаа ярьж байна. Хамаагүй тий. Богино ухаантай шаастай. Тийм хамаагүй. Үгүй би яг гол нөгөө панчлайн амар гой шахаж байсан байхгүй. Тэгээд панчлайн шахажлаа бистам. За би энэ дээр нэг тэр шиг комент айлт. За би тэр панчлайн чиглаа гэж хэлж штэ тий. Энэ чи зүгээр naturally тий байглаасаа ингээд анхаарал чинь сарндаг гэж магадгүй эсвэл заяа энэ олон нийтийн сүлжээ хитрхи хэрэглэснээс болж юу байж байгаа. Тэгээд тэнгуут ингээд нандин мөчүүдээ ялангуяа бусдад дэлхийн оронд өөртөө хадгалсан хамаагүй илүү үнцэнтэй юм шиг санагдаж байгаа. Одоо зургийг авал зургийг авчин те заавал тэр чи нийтлэх хэрэг өөртөө хадгалчих болно. Чам нэг хүн хайртай гэж хэлчих юм бол тэр надад хайртай гэд хэлчлээ гэд Facebook дээр статус ичдэг ч юм уу Instagram дээр story хийдэг ч юм уу тэгэхгүй яг өөртөө хадгалдаг. Хүнээс гоё билэг авах юм бол өөртөө одоо зөвхөн тоор мэдчихдэг ч юм уу тийм нандин зүйлүүдээ бол ингээ өөртөө хадгалаад байх юм бол бас миний сэтгэл санаа илүү дээр байх юм билээ. Тийм тэгэнгүүт нөгөө бас байглаараа хүн чинь өөрөө юмаа хуваалцах дуртай байгаад байгаа хгүй. Аз жаргалтай мөчөө хуваалцаж тэрийг одоо тэрнээсээс таашаал авдаг нэг тийм бас юм байгаад байгаа хгүй. Тэгэхээр альва зүйлд ингээд жоохон нөгөө баланс гэдэг юм аа л барих хэрэгтэй. Тэгээ энэ дэр чиний бодлыг илүү сонсомоор байна л та эмхтэй болохоор. Ягаад гэх юм бол эрэгтэй хүмүүс чинь ингээд нөгөө нэг би зүгээр энийг буруугаар ярьж магадгүй шүү тий. Би олон нийтийн сүлжээн дээр нэг мэдрэг байдаг байхгүй юу? Амар коммент бичиж ч юм уу. Тэгэхээр яг ажиглаад тахлаар яг эмхтэй хүн л амар мэдрэг байгаад юм санагдаад байхгүй юу? Энэ ингэсэн байна, тэр тэгсэн байна. Энэ ямар дурхай гэж байж байгаа шүү тий. Тэгэхээр яг чамд яаж нөлөөлдөг вэ? Ер нь тэр асуудал гэх юм уу? Би яг яа гэм аа. Тэгээ одоо эн чинь нэг хүүхэнтэй амар холбоотой асуудал байгаа байхгүй юу? Одоо тэр хүн яг амьдралдаа нөө юу үзэж туулсан те яг юуг зөв гэж боддог, буруу гэж боддог гэд. Миний хувьд бол яг эрэгтэй хүмүүстэй төстэй. Би амар фильтртэй ханддаг юмд. Тэг ямар нэг сөрөг коммент ч юм уу надад хейтрүүд байгаа шүү дээ. Амар орж ирэн заяа өөр ёо. Тэнгүүт би зүгээр жишээ наа. Тэгэл үнэх амьдралтай холбоо шүү дээ тий. Бараг чи тэрний тим байсан биздээ гэдэг ч юм уу те. Тэгээ одоо чи яадан надад зүгээр тэр хүмүүс амар өрөвдөлтөй санагддаг. Тэр хүмүүст бараг тусалмаар санагддаг гэх юм уу. Тэгэл за окей би одоохондоо тусалж чадахгүй юм чинь за хайчдаг. Ер нь бол би тийм сошиал медианс бүр амар одоо юу гэдэг сэтгэл зүйд бүр хит нөлөөлөхөөр одоо юунуудыг хүмүүсээс бол нэг авдаггүй одоо коммент тийм юмнаас авдаггүй. Тэр янз бүрийн нөгөө хэрэг мэрэг гарч миний мэдих шаардлагагүй зүйлсүүд байгаа шүү дээ. Одоо гэмт хэрэгүүд ч юм уу тий одоо нийгэмд болж байгаа ямар нэг зүйлс эсвэл нэг амарлаг юмнууд ч юм уу. Зөв тэр мэдээлүүд нь хит их болоод ирэхээр надад амар их стресс өгдөг. Сошиал медиа бол. Тэгээ чи чинь ээж шүү дээ тий ер нь бол ээж. Тэгэхээр чи яг ингээд ийм амар тий холбоос үлбэтэй ийм нийгэмд ингээд хүүхдээ оруулах жагааг ер нь бол чи юу гэж боддог вэ? Чи сэргийлэх хэрэгтэй гэж боддог уу юу нь? Тийм. Одоо манай хүүхд чинь жоох хүүхд штэ. Тэгэнгүүт би яг багаас нь яадаг байхгүй юу?
ярилцдаг энэ зүйл дээр. Манай угаасаа л төрөхтэй л угаасаа шууд сошиал медиа руу орчих байхгүй. За шууд сошиал медиа руу мэдээж орохгүй л Instagram одоо Facebook руу шууд орохгүй, YouTube руу орчиж байгаа байхгүй. Тэн дээр ялгаагүй л хүмүүс байгаа. Тэгээ тэрэн дээр янз бүрийн фильтргүй бүх зүйлс байгаа тий. Тэнгүүд тэр болгон дээр нь би тулж ингэж ажиллаж одоо ярьдаг. Тэнгүүд одоо манай хөлт жишээ нь TikTok-ыг кринжилдэг заяа. Бүр юм цаанаасаа. Вау. Вау. Бүр ингэж ёо мами ёо TikTok бол бүр зүгээр cringe as fuck гэж аахгүй. Тэгээ би тэнгүүд миний ярьсан юм те үр дүнгээ өгсөн байна те. Зарим зүйлд фильтртэй хандаад сурж ийн те. Тэгэхээр одоо нөгөө нэг эцэг эхчүүд болж байгаа хүмүүс бол нийгэмтэйгээ амар сайн одоо зэрэгцэж алхаж явах хэрэгтэй те. Тэр бүх зүйл дээр нь анхаарч явах хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөөс илүү дахиад давхарны хариуцлага ирж байгаа учраас тийм ухаантай хандах хэрэгтэй. TikTok гэсэн жоохон TikTok ярьчих хөө өстэй. Би балер те. Би TikTok надад үгүй яддаг цөөхөн юм байдаг. Тэгээ нэг нь TikTok нөгөөт нь Drake тэгээд тийм Drake-ийг хараад. Drake яасан бэ? TikTok би дургуултай гэхдээ ихэнхдээ яг ингээд ягаад дургуй болсон шалтгаан гэх юм бол ингээд cringe юмнууд байгаад байдаг байхгүй. Гэхдээ ямар ч платформоос авах юм байгаа хайх юм байгаа. Тэгээд TikTok-ыг үнэхээр яг ингээд өөртөө хэрэгтэйгээр ашиглах юм бол одоо жишээ нь одоо Таниканагийн ингээд дагдаг юмнуудыг харсан чинь ингээд амар гоё видео эдит хийдэг ч юм уу те. Нөгөө нэг юм өөрөө тэндээс нөгөө нэг инспирэшн авах юмнууд зөндөө байгаад идэг байхгүй юу. Instagram ч гэсэн ингээд новшойлгож болно шүү дээ те. Нэг юм бүхснийхаа зургийг тавьдаг, хөлнийхаа зургийг тавьдаг октод тагаал тэрийг хараад лайклал, комент хичээл DM явуулаад суужиж олно шүү дээ. Тэгвэл ингээд те. Тэгэхгүй ингээд гоё архитектур, график дизайн, интерьер дизайн, урамгал юу гэдэг нь өөрийнхөө дуртай хүмүүсээ дагдаг ч юм уу те. Тэгж бас болж байгаа байхгүй. Тэгэхээр бас зүгээр хүүхдийг ялангуяа хүүхдийг хүмүүжүүлэхдээ сайн айлцах хэрэгтэй. Тэгээд ямар ч юм авах юм байгаа, хайх юм байгаа. Тэгээд чи гол нь өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн авч сур гэдгийг л заах нь бас чухал. Тийм. TikTok-ын дээр нэг тоогооч нэг залуу TikTok-оор гарч ирсэн бохгүй юу? Би TikTok байхгүй л те. Нэг түрк залуу юу? Үгүй. Мэдгүй цагаан арьстай л грингол байсан. Гэтэ яг гол юм нь YouTube нэг YouTube чинь TikTok имжлэгүүдийг бас оруулаад завартаад байгаа шүү дээ те. Гэтэ тэрнээс харсан бохгүй юу? Instagram-аас чарлуутай амар тийм хөөрхөн залуу. Тэгээд би нөө шоколад хийж байгаа бичлэг нүцсэн бохгүй. Гэтэ шоколад хийхдээ яг нөө нэг какао байдэн шүү дээ. Яг шоколадыг хийдэг юм одоо нөө нэг үр байгаа шүү дээ. Тэр чинь би энэ тэрийг нь ингээд захиалж авчираад амар гоё өнгөтэй нөгөөтг нь юм улаан ягаан өнгөтэй. Тэгснэ тэрийг ингээд амар гоё зүсээ. Тэгээд TikTok ч айгу богинохон болохоор тэрэнд нь тааруулаад юм эдит хийсэн. Тэгээд нөгөөдхөө гаргаж ирээл нөгөөдх нь ингээл юм ялцсан юмнууд. Тэгээд нөгөөдхөө ингээл эсэлдүүлээл тэгээд сүүлд нь нөгөөдхөө хуураад тэгээд шоколад гаргаал. Тэгэл ингээл хар шоколад хийчихэж байгаа байхгүй. Би тэгээд шоколад амар туртай. Тэгээд тэр нь амар гоё харагддаг байхгүй. Oh holy fuck тэр хүн ингээд бүр 50-аар харагдаж байгаа байхгүй. Тэрийг харахаар. Тэгээд тэр залуу яг тэр мэтийн хүмүүс TikTok байгаа. Гэтэ хүмүүс тэрийг нь олж харахгүй байгаа байхгүй. Ерөөсөө зүгээр л чи сая гал гэж ярьсан шүү дээ. Гал ингээд одоо хүнд ингээд ийм тав тух те аюулгүй байдлыг мэдрүүлдэг болохоор бид нар ингээд галан дуртай comfort zone шүү дээ те ингээд ийм тухтай ийм орчин үүсгэж байгаа шүү дээ. Ийм нэг бөмбөлөг үүсгэж байгаа те. Тэгэнгუут ингээд тэр бөмбөлөг нь одоо ингээд яг TikTok ч юм уу эсвэл Instagram ч юм уу хүмүүс ингээд өөрийнхөө тухтай ямаар ингээд дүүргээд тахлаар шинэ юм юус олохгүй юм шаарддаг байхгүй. Тэр шоколад тэр хийдэг тэр залууг би хүн болгон л үзээсэй гэж бодож байна. Хаанаас ерөн шоколадыг яаж хийдэг, хаанаас гаралтай тэ хэр их одоо процесс ордгийг хинч мэддэггүй шүү дээ. Хүмүүс юм мэддэггүй бүгдээрээ л амаа болохгүй шоколад гудрадаг тэ. Тэгэл Америк шоколад гэж тэнхтэй шоколад. Америк шоколад хамгийн муу шоколад ягаад гэх юм бол Америк хуулиндаа хамгийн бага хэмжээний какао оруулж болохыг заасан байдаг хөхгүй. Тэгэхээр хэрвээ тэ Hershey's идээд Hershey's Luck гэж бодож байгаа бол чи бол тэнэг писта байна. Тэгээд илүү Европ шоколад юм уу баг гурилтай ор шоколад нь илүү дээр байгаа. Зүгийн балтай ч гэсэн адилхан байхгүй нөгөө юу Европ зүгийн бал, Америк зүгийн бал идэхэд нөгөө Америкууд нөгөө хоолныхоо нөгөө фуд стандартынхаа юун дээр нөгөө нэг юм хувь заасан байдаг. Америк бага байдаг болохоор их нөгөө том корпорациуд бол нөгөө нэг амтын илүү нөгөө хямдхан аргаар дуурайж хийх нь илүү чухал. Тэгээд ихэнхдээ нөгөө нэг юу эрдэнэ шишийн сироп ашигладаг юм л тийм. Тэгээд их нөгөө Америк зүгийн балууд бол ерөнхийдөө зүгийн бал гэхээсээ илүү эрдэнэ шишийн сироп байдаг. Тэгээ Европод болохоор нөгөө нэг
хэрвээ зүгийн бал хийх гэж байгаа бол 60% нь яг цэвэр зүгийн бал байх ёстой гэдэг ингээд юутай болохоор хууль дүрмтэй болохоор яг илүү зүгийн бал нэх байдаг юм байлээ. Харин тийм. Тэгэхээр тэр TikTok дээр байгаа тэр залуугийн тэр надад контент нь амар таалагдсан байхгүй. Даанч тэгээд хүмүүс тэрийг fucking нэг тэнийг бүжгэлдэг нэг факраас их үзэхгүй л байгаа тань л та сайд юм. Тэгснээ сүүлд нэг ер нь аль платформ дээр тийм байгаа даа. Сүүлд хэдэн хүмүүс дуурайцсан байлээ. Тэр залуугийн тэр шоколадны тэр бичлэгийг нь амар ичмээр заяа биз дээ. So disgusting. Яг тэр нэг дуурайцсан. Монгол ахуг харсан уу нэг Солонгост ажилладаг ах нэг шийцэн цайтай бүжгэлээ шахаад байдаг. Зүгээр тимэтийн харсан. Гэтэ яг хизээч орж нөгөө нэг ингэж бүтэн бичлэгийг үзэж байгаа зүгээр нэг юм мим болцсон юмнуудыг нэг амар урт бичлээд гиснэ TikTok шиг бүжгэлээ шахаад. Тийм. Биш та юу гэсэн ч үү. Уг нь бол social media гэдэг бол бидэнд өгж байгаа уг нь бол бэлэг байхгүй юу? Тэгээ хүмүүс өөр энийг зөв ашиглаж чадаад ингээд гоё байж чадахгүй л байна л та. Уг нь TikTok дээр бас яг хин түшгийн хэлжсэн шиг яг юм мэдлэг өгөхтэй хүмүүст educate хийх юмнууд амар их байгаа хгүй. Даанч тэрийг үздэггүй буюу бүжгээл үздэг. Тэгээд хятад өөрөө TikTok-ыг хийсэн шүү дээ. Хятадын компани хийсэн. Хятадын засгийн газар тэрийг амар дэмждэг. Тэгээд хэрвээ TikTok хэрэглэж байгаа бол та нарын бүх мэдээлэл чинь хятад руу явж байгаа. Энэ тийм галзуу хүний ярьж байгаа тэгээд даяар Монголын бистагийн хэлж байгаа юм биш. Энэ бол жинхэнэ тийм болохоор цэргийн албан хаагчид TikTok хэрэглэхийг Монголоос бусад бүх газар хоригддаг. Нэгт хоёрт те Америкууд TikTok-ыг хоригдсан шалтгаан нь хятад дургу арьс өнгөөр ялгарлан гадуурхдагтаа биш. Хамаг мэдээлэл нь хятад руу явуулсан болохоор TikTok-ыг хоригдсан. За нэгт хоёрт Америкууд болон те барууны улсууд мөн одоо бидний хэрэглэж байгаа TikTok хятадын хэрэглэж байгаа TikTok хоорондоо маш их ялгаатай. Та нар жоохон ажиглаад үзээрэй зөө. Хятад хизээч нэг эргүү бистаа ингээд бүжиглээд ингээд явж байгаа контент нь те одоо яг Америкт байдаг шиг тийм алтартай байдгүй. Хятад юу илүү TikTok дээр юу алтартай байдаг вэ гэхээр лаг юм хийдэг хүмүүс алтартай байдаг байхгүй те. Амар лаг кунфу хийдэг ч юм уу те. Эсвэл тоосоо моосоо толгоогоороо хагалдаг ч юм уу те. Төмсгнөөсөө амар хүнд юм ойдаг ч юм уу те. Дандаа төмсгтэй болохгүй те. Тэгэхээр хоол амар лаг хийдэг ч юм уу те. Тэрийг болохоор хятад өөрсдөө positive vibes гэдэг юм бэлээ. Тийм нэр томьёотой. Би хятаар юу чин чон хятаар юу гэдэг мэдэхгүй байна. Гэхдээ нэг чин чон лин лон юм хэлдэг баг. Гэхдээ англиар орчуулах юм бол positive vibes, монголоор орчуулах юм бол эерэг мэдрэмжтэй. Тэгээ тэр одоо тэр хүрээний дор хятадын контент нь явагддаг байхгүй тий. Ингээл тий буйны сайн үйл хийсэн хүмүүсийг ингээл TikTok-оор харуулдаг ч юм уу. Лаг юм хийж байгаа хүмүүсийг харуулдаг ч юм уу. Тэнгуут ингээд тэнэг стакууд ингээд fucking тэнэг юмнуудыг нь аваад байгаа байхгүй юу? Сайд юм нь. Тэг болоочтой би стандараа гэж. За би дуслаа гэж. Уг нь бол үүсэн шалтгаан ч юм уу мессеж өгөх гээд байгаа юм нэг амар гоё зүйл байгаад байгаа ч тий. Тэнгүүд яг хүмүүс альва зүйл дээр хандахтай юм судалгааны түвшин дээр ерөөсө хандахгүй байгаа байхгүй юу? Яг төрөний хэлсэн шиг энэ яагаад яг хаанаас үссэн юуны тулд гарч ирсэн гэдэг асуултыг өөрсөндөө тавихгүй. Окей энэ гоё. Энийг хий. Тэгээд би бас нөгөө хэлдэг юм аа л хэлээ. Ер нь бол ингээ бас заавал хүмүүсийг ингээ бүгдийг буруутгаад авах штэ. Ер нь бол ингээл улсын янз бүрийн юмнуудыг хийхэд бол бодлогын төвшөнд юмнууд дандаа явж идэг. Тийм болохоор одоо юу гэдэг хятадын TikTok, Америкийн TikTok гэдэг дандаа нөгөө бодлогын төвшөнд зохицуулдаг. Хятадынх ингээл цагийн хязгаартай байдаг. Тийм насны хүүхдүүд хэрэглэж болохгүй. Орж байгаа TikTok нь ийм одоо хүрээнд байх хэрэгтэй гэдэг ийм хууль regulation дээр ингээд цаанаас бодлогоор зохицуулсан байдаг. Монголд болохоор би ингээл хүмүүс ингээл бид нар social network-ийг ийм төвшөнд ингээд хэрэглэх хэрэгтэй гэж ярангуй хүмүүс намайг шоолж инээдэг. Гэтэ яг үндэ ингээд эн чинь нийгмийг ингээд зөв чиг рүү ингээд чиглүүлэх ч юм уу те. Эсвэл нөгөө нэг олигарх гарууд өөрсөндөө ашигтай байдлаар ашиглая гэвэл ашиглаж болох хэрэгсэл юм байна. Америк тэгээд байгаа байхгүй юу? Гол ялгаан. Хятад Америкийн гол ялгаан тий. Тийм болохоор ер нь бол бас ингээд нэг бодлогын төвшөнд бас авч ашиглах хэрэгтэй шүү гэдгийг бол амар хэлмээр. 20,000 төгрөг тарааж байгаа стакууд энийг жоохон бодчихооч. Харин тийм хүн болгон л энийг ашиглаж чинь тий. Угаасаа хүний амьдралд орсон байна гэхэлэр энэ авч үзэх хэрэгтэй асуудал. Тэнгүүд энэ зүгээр яг хүн болгон дээр ирж байгаа дахиад нэг ачаа олж ирээд байгаа хгүй. Энийг зохицуулах хэрэгтэй гэдэг ачаа. Тэгэд хятадууд ягаад одоо Америкууд ягаад TikTok-ыг байн хийж байгаа юм гэхээр Америкуудын дата хятад руу очиж байгаа. Хятадууд ягаад Facebook, Google-ыг ашигладаггүй гэхээр адилхан хятадуудын датаг Америкууд өгөхгүй л гэж байгаа хгүй. Тэгээд сошиал орчин ер нь эхлээд бол ингээд айгуу гоё нэг юм
одоо идеатай үүссэн байж болно шүү дээ. Ингээд хүмүүсийг хоорондоо холбоно гэдэг ч юм уу те ингээд тэгээд тэгсэн чинь хүн болоо ингээд ашиглаад хоорондоо холбогдоод тэгсэн чинь хүн юм хон шунлан төрөөд те энийг эндээс би яаж мөнгө олох уу гэдэг одоо юу сурчлагаа явуулъя те нэг пост оруулаад тэрийг бүүсэлдэг болгох чи те им пэйж хуудснууд гэж байна. Хэдүүлээ гэсэн юм шүү дээ. Пэйж үүсгэе те тэрүүгээрээ ингээд өөртөө сурчлаа зар сурчлагын нэг юм хэрэгсэл болгоё гэдэг ч юм уу те мэдээ явуулъя хүмүүсийн тархийг угаая те медиа аюу та медиа олчлоо те сонгуулийг эргүүлээ. Тийм сонгуулийг эргүүлээ ч юм уу тийм юм зэвсэг болчихж байгаа байхгүй те тэгээд бид нар ингээд өөрсдийнхөө зэвсэг болгоно гэхээс одоо зэвсэгний ямар нэгэн гар хөл нь бол жолоосон ч юм уу жолоосон болж болохгүй тий. Одоо л яг бид нөгөө нэг тэр юм social network гэдэг юм системийн тэрний юм гэр бүтээгдэхүүн баг нэг хэсэг нь тий. Нэг хэсэг нь одоо тэрний нөгөө нэг гар хөлүүд нь эд ангин механизмын эд ангин болоод ажиллаад байгаа байхгүй тий. Нэг юм оруулангууд ингээл тэрийг шеэрлэл өөр хүмүүст хүргээл ерөөсөө энэ монголоор ярьж чаддаг стаг байхгүй юм тийм. За монголоор зайлаач юм. Sorry. Тэгэл балаа. Түшээтэй байхгүй. Хоёр цаг шашлаа. Тэгээ боломж байна. Social media зөв ашиглавал боломж байна хэдүүлэнд угаасаа цаг үе энээс угаасаа хизээж холдно гэж байхгүй. Тэгэхээр фильтртэй юмдаа хандах хэрэгтэй. Шүүлтүүртэй хандах хэрэгтэй. За юу. Ухаантай бай.